За өнөөдөр манай зочноор бол одоо хуульч Пүрвсүрэн хүрэлцэн ирээд байна. За манай Пүрвсүрэн бол одоо Гудамжны хууль гэдэг номыг 2020 онд 20 онд бичсэн байгаа. За энэ номыг бол маш сонирхолтой ном байгаа. Тэгээд одоо би дараагийнхаа дугаарыг жийдэг юм уу 25 онд ингээд шинжилсэн юм гаргаач гэдэг ингээд шахаа суугаад байгаа. За тэгээд одоо эрх зүйч хүн бол анх удаа оролцож байна. За тэгээд хэдүүлээ бүжээгийнхаа одоо нэг тийм тэ ер нь хүмүүс ингээд нэг одоо яг нөгөө манайхан нэг тийм нутгаас ярихаар нутгархлаа гэдэг тийм ярих гэдэг байхгүй. Гэхдээ би болохоор энийг ари өөр өнцгөөс нь асуудаг байхгүй. Хүн бол юу гэхээр өөрийнхөө үг дээдсээс ингээд үргэлжлээ явж байгаа. Хүний хүн бол гів гинт ингээд ихээс төрөхтөө нэг тийм мундаг амтан болчдоггүй. Тэр хүнд нөлөөсөн маш олон хүмүүс байгаа. Өөрийнх нь аав ээж. За тэгээд тэр амьдарч исэн газрын орчин. За тэгээд тэр суралцсан сургууль, багш нар гэдэг ийм хүмүүс тэр хүний амьдралд нөлөөлдөг учраас би одоо энэ подкастт оролцож байгаа хүмүүсийнхаа төрсэн газар, за юу үг дээдсэн аль газраас ирсэн хүмүүсийн ямар сургууль сурсан, хаана өсөж төрнсөн гэдгийг энийг асуухыг зорддог байхгүй. Тэгээд манай сонсогч зөөр ойлгохтой энэ юу тийм нутгарах гэдэг юм биш шүү. Тэгээд пүүжигээсээ энэ талаараа яриач өөрийгөө бас товч танилцуулаад яриач гэж хүсэж байна. За тэгээ баярлалаа. Ерөнхийдөө энэ подкастад дурж оролцуулаад ингээд ярилцсан гэдэг бол өөрөө маш сайхан л да. Тэгээд өөрийгөө товч танилцуулахад бол намайг Монгол хөвгт бол Төвийн Пүрвсүрэн гэдэг. За би хүүхэд нас за сургууль соёл төгссөн маань бол Булган аймгийн Аршин сумд төрж өссөн байна. Тэгээд Булган аймгийн Аршин сум гэдэг бол харьцангуй залуу сум. Ерөөсөө Монгол хүн сансар дэсэнтэй холбоотойгоор байгуулагдчихсэн саяхан 40 жилийн байгаа байсан ийм сумын одоо ууган унган хөвгт бол байна. Тэгээд манай ээж аав бол одоо хууч нар бол тэр Түшээд хаан аймгийн Далай гүний өвшөө гэдэг Үрангай аймгийн Бүрд Баян өндрийн нутгийн хүмүүс. За тэгээд айл талдаа бол ерөөсөө дээшээ хэдэн үеэрээ Монгол улсын төв цэг бүр өшөөт гэдэг. Тэрнээс ерөөсөө л 4 зүгт 8 зүгт 100 км-ийн дотор л радиус дотор. Тий, нутгалж байсан мал зал нь одоо бэлчиж явж байсан имэл айлын одоо 20 дахь хүүхэд байгаа. Тэгээд нутаг ус бол яалтчгүй хүний тэр генетиктэй салшгүй холбоотой. Байгалийн хууль гэдэг одоо маш том зүйл биш үү? Одоо энэ нутаг усан төрж өссөнөөрөө нэлээд олон зүйлийг бас ойлгож ухаарсан гэж боддоо шүү. Найзуудтайгаа өдр уулзаад жилдээ бол нэг бол заавал таардаг. Яагаад гэвэл бидрийг холбож үйл бол яалтчгүй нутаг ус байт юм л. За тэгээ хаана суралцсан уу? За довчхон гэх юм бол нэг тийм эргэлзээтэй бол сургалт бол дүргээгүй. Тий, сурсан тий. Тэгээд төгсөөгүй ч юм уу тийм бас учир шалтгаанууд байж болно. Ерөөсөө миний сургалтын процесс бол мэдээ ороод нэгдүгээр ангид тэр Булган аймгийн Аршин сумда нэг ангид. За төгсөн төгсөлөө бас нэг ангид. Оо за. За тэгээд энэ дээрээсээ бид нар нөгөө эсэлтийн ерхий шалгалт гэдэг юм аа өгөөд хуваар аваад тухайд Булганд ирсэн Монгол Улсын сургуулийн хууль зүйн сургуулийн хуваарийг аваад тэгээд хууль зүйн сургуулийн босгоор анхаалах хичээлээ. Гэхдээ бас хүний амьдралын нөгөө эргэлтийн зэгүүдийг хараад анзаараад байхад их сонин. Одоо энэ нөгөө мэдээллийн дутагдал гэдэг чинь орон нутагт бол байсан байгаа байхгүй. Жишээлбэл их сургуулийн хуваарийг бол би 5 жил гэдгийг бол мэдээгүй. Орж исэн. За мөн эрх зүйч мэрэгжил эзэмшээ цаашаага одоо шүүгчин, прокурор, өмгөөлөгч, нотариат нь яд юм бэ гэдэг хангалттай ойлголт бол байсан. Тий. Тэгээл ерөөсөө ямар ч хуульч болох маань өөрийн хүсэл сонирхол дээр одоо тулгуурлаж илүүтэй шийдсэн мэрэгжил юм уу гэж бодсон. Сүүлд одоо 10 жилийн хувийн иргээ харж байхад бол 1-4 дугаар ангид нэг тийм эдийн засгийн битсэн байт. Эдийн засгч. Одоо тэр бол ээж мэжил ятгалан гэсэн баг. Тэгээд 5 дугаар ангиас 11 дугаар анги төгслөө бол яг цэвэр хуульч, өмгөөлөгч хуульч гээд дууссан байдаг. Тэгэхээр ерөөсөө хуульч болно гэж ингэж шийдсэн тэмэлхүү юм байна гэж ойлгосон. Тий. Одоо хуульч болоход юу нөлөөлөв? Танаа одоо аав ээж эргэн тойронд хуульч хүмүүс байна уу? Эсвэл одоо хүүхэд байхдаа нэг тийм хуульчийг хараад их тийм урам зориг авсан ч гэдэг юм уу? Иймэрхүү юм болов уу? Эсвэл ер нь одоо би яасаа энийг яагаад яриад байна гэхээр магадгүй мэрэгжил сонгож байгаа янз бүрийн 10 жилийн хүүхдүүд бас энийг сонсч болцсошгүй. Эсвэл одоо зарим магадгүй өөрийнх нь хүүхэд нь мэрэгжлээ сонгож байгаа хүмүүс энэ подкастыг сонсч магадгүй байхгүй. Ер нь энэ подкастын сонсогчийг бол би нэлээд тийм өргөн болов гэж хараад байгаа. 10 жилийн хүүхдүүдээс эхлүүлээд одоо 40 нэмэх 50 хүрж байгаа хүмүүс ч энийг сонсоод тэгээд энэ хүүхдийнхаа мэрэгжлийг ч юм уу ач нарынхаа мэрэгжлийг
ингээд сонгож байгаа тохиолдолд ер нь энийг бас юу юм анзаарах хэрэгтэй болов уу гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ тэр үднээсээ ер нь яагаад энэ эрх зүйч, хуульч за хоёулаа бас энэ эрх зүйч болон хуульч гэдэг хоёр үгийг бас хүмүүст бас салгаж хэлэх нь зүг баг. Яг тэгэхээр яг энэ чинь жоохон харах нэг талаас нэг тийм хэцүү тийм. Одоо англи баруун дулын чинь нэг lawyer гэж ганц хэлж байгаа шүү дээ. Манайд одоо эрх зүйч гэдэг нэг юм гараад ирсэн. Энэ юу хизээний ойлголт юм тий. Хуульч хэрэг яг яадгийн тий. Эднийг бас нэг яагаад тайлбарлая тий. Төгсгөлд. Тэгээ ер нь яагаад энэ мэргэжлийг сонгов. За мэргэжил сонголтын дээр бол их олон зүйл нөлөөлдөг баг. Гэхдээ хамгийн нэгт бол би тухайн хүүхдийн өгдөл гэдгийг бол хэлнэ. Хуульч мэргэжил, эрх зүйч мэргэжил гэдгийн онцлог бол ерөөсөө авис чадвар бол шаарддаггүй. Онцлогтой. Шаардахгүй. Тий. За 100% хичээл зүтгэл гэдэг. Гэхдээ бас анхаарахар зүйл байлаа. Жишээлбэл одоо саяхан бас би нэг уулзалтаа одоо ярьж байна тий. Оролцоод ирсэн. Тэгээд тэн дээрээс анх удаага одоо харсан баримтууд байсан байхгүй. Тэр баримт дээр бол жишээлбэл ингэж байгаа. Сум орон нутгийнхаа нэрийг өндөрт гарганаа. Тэгээд мэрэгчлэрээ эзэн байж мэдлэгээрээ гайхуулж амьдрна гэдэг. Сайн сургуульд орно гэсэн. Ерөөсөө л ийм юм битсэн баг. Ямар ч одоо мэрэгжил сонгосон бай, түүхийн багш байдаг ч юм уу, антропологийн хүн байдаг ч юм уу, за одоо археолог хийгээд явдаг ч юм уу нэг тийм мэрэгжилтэн болсон хүмүүс байдаг да. Тухайн одоо мэрэгжлийн үндсэн ойлголтыг олон нийтэд хүргэдэг гүн рүү норцсон. За яг тийм хүн номын одоо ах нар эрдэмтэд дээр л өөргө төсөлж ирсэн бэл. Тэр тэгээд яг өөрт байсан юм юу вэ гэх юм бол тэр дархам их гэдэг зүйл байгаа. Тий, дархам их гэдэг бол одоо жишээ нь хуулийн сургуульд 18 хүртлээр ном уншаагүй хүүхд орох юм бол тэр их ядарна. Олигтой сурахгүй байх. Магадгүй төгсөж болно. Тийм үү? Монголын боловсролын зал төгслөөгөөд сайн бас мэрэгжилтэн болно гэж бодохгүй. Энэ өөрөө маш олон баримт дээр ажилладаг, дүн шинжилгээ хийдэг, асар их мэдээллийг одоо богино хугацаанд авахыг шаарддаг. Тэгээд үүн дээрээ тулгуурлаад орчин цагийн одоо хүмүүсийн боловсролын ойлголт болох бичгийн чадвартай байх. Энэ бүгдийг чинь давуу тал зэвсэгчийн ерөөсөө унших, тэгээд бичих юм байгаа байхгүй. Тэгэхээр дархам ихийг бол би өөрийг бол тэгж бодсон. Тий. Дархам их бол унших юм байна. Давуулж барьц аваад ягах юм бол хийдэг их бичих юм байна. Тэгээд дандаа өөрт байсан зүйл бол арцнаал логч сэтгэлгээ юм байна гэдэг ийм маягаар бол жишээ аваад бичсэн. Тэгээд яагаад бид нар ийм 10 жилийн багш нарын тэртээ хайртай байдаг энэ учир бол ерөөсөө л хүн тэр дархам ихээ сайн залгуул авчт юм байна. Эсвэл өрсөлдөгчдөө унахгүй байх тэр алдаага залгуул авчдаг. Чи юун дээр алддаггүй те юу ондгоо гэдэг чинь тэр өглөж дуулаад байсан тэр олон багш нарын чинь л ерөөсөө үг сургаалч нь л амьдрал дээр явд юм байна гэж ингэж эргэж харахад бол санагдсан. За тэгээд хуулийн сургуульд ороод анх тэр босгон дээр бол одоо ийм үг бас бүгдэж ирсэн. Эрх зүйч бол дэлхийн нэн түгээмэл бөгөөд нэрүндтэй мэрэгжил юм аа гэж. За одоо энийг та бүгдийн бас гаргасан тэр нуцтай сэтгэлгээ гэдэг талаас нь магадгүй дүн шинжлэх юм бол их сонирхолтой үнцэг гарах байх. Баримт бол хоёр баримттай тийм үү? Нэн түгээмэл үү гэвэл түгээмэл. Монгол улсад битгий дэлхийн дахинд өөрөө нэр үндтэй мэрэгжил үү гэх юм бол бас үүсгэж болохгүй. Тийм гэж хариулна. Энийн нэг одоо гол нотлогоо бол өөрөө тусгай одоо лицензийг шаарддаг мэрэгжлүүдийн нэг багхгүй юу. Тэгээд насан туршдаа тэр шалгалтыг өгөө тэнцэхгүй тохиолдол дэлхийд дахинд бай. Барын холбооны. Барын шалгалт гэдэг тийм. Миний мэдхээрч байна, найзуудаас ч байна. Одоо нэг нөгөөлгээд 10 өгсөн 10 унсан байдаг ч юм. Тэгээд энэ бүгд чинь явж тэр өгдлийн чинь асуудал болоод ирчих. Тэгээд энэ мэрэгжлийн эзэмшнэ гэдэг өөрөө хүний амьдралын хувь заяаг шийддэг. За нэг сонирхолтой жишээгээр аваад үзэх юм бол магадгүй би одоо сүүлийн үед бодоод байгаа. Энэ бурхны хүчийг эзэмсэн мэдрэмж төрдөг гэж магадгүй гэж бодож байгаа. Ялангуяа одоо энэ шүүгч нарт. Тий, дээш хүүхэн шүүгч нарт. За анхан давхуул харьцангуй гайгүй бах. Дээш хүүхэн шийдвэрч хийцсэн юм шүү дээ. Тийм ээ. Өөрчлөхгүй. Тэгэхээр тэр хүнийг аврах уу алах уу юу гэдэг тэр бурханд байдаг. Хүч одоо шашны талаас нь авч үзэх юм бол. Тэгэхээр ийм шийдвэр гаргана гэдэг бол өөрөө асар их нэр хүндийн асуудал, хувь тавилангийн асуудал, асар их одоо урт удаан хугацааны дохтуртай өндөр хэмжээний бэлтгэлжилтийн асуудал. Тэгжээж сая гарч ирнэ. Тэгэд маш цөөхөн хүн шүү дээ. Дээж хүүхэн шүүгч байна гэдэг чинь Монгол улсад 90 өргөн захиргаа гэж хуваагдах юм бол 20 хэдэн. За энэ дээр бас нэмж үндсэн хуулийн цэцэг 9 хүнийг нэрлэж болно. Ийм онцлогтой. Тэгэхээр одоо их хурлын гишүүнээс цөөхөн хүмүүс байх юм шүү. Тэглэг байх уу. Тэгээ дахиад энэ нөгөө үндсэн хууль заасан цөөхөн хэдэн настай байдаг мэрэгжлийн нэг шүү. Одоо улсын хурлын гишүүд бол 25 нас тийм үү.
Сүүлд үндсүүлийн нэмэлт өөрчлөлтөөр 30-35 болгоё гэдэг саналууд ивжсэн боловч 25-аараа л 92 оны тэмдэглэлээр. Бүх шатны шүүгчнэр чи 25. Гэхдээ бодит байдал дээр өнөөдөр 25 6-аатай залуу шүүгчүүлж байгаа тохиол алга. Ер нь 30 наснаас нааш шүүгчүүлж байгаа тохиол алга. Ер нь болооч дими. Тийм их байна. Амьдралын туршлага суух хэрэгтэй тий. Тэгээд тэр дээш хүүхийн нас чинь жишээлбэл 35 нас хүрсэн. Үндсүүлийн цэцэн гишүүнээр 40 хүрсэн гэдэг ч юм уу ийм байдаг. Одоо Муусын ерөнхийлөгчийн нас масыг бол бичсэн байгаа шүү дээ. 45 байна уу? 50 байна. Одоо 50 болсон. Одоо 50 гэсэн тий. Тэрнээс тэр сайд дарга нарын насыг бол бичээгүй байгаа байхгүй. Тийм. Одоо чинь нэг 20-д бацаанууд чинь сайд болоод байгаа болж байгаа. Тиймэрхүү. За бацаан гэх юм шин. За одоо хүндрэлтний нөгөө маргашгүй сэдв юм лээ шүү дээ. Яг хөө тийм. Яг энэтэй холбогдуулаад дэлгэр бас нэг тийм үг байдгийг гэсэн шүү дээ. Бас нөгөө дээр үед нөгөө нэг Ромын хамгийн анхны Август байна шүү дээ. Тэр нөхөр чинь ингээд нөгөө Ром чинь нэг юм акведект гэдэг юм нөгөө нэг ус ингээд түгээдэг юм барьдаг. Тэгээ тэрний налуугийн их зөв тааруулах хэрэгтэй байна л да. Инженерийн байгууламж учраас хитрхи налуу биш ч юм бол ус нь урсахгүй. Хитрхи одоо огцом хиц болгочих юм бол нөгөө ус нь халиад асгарчдаг ч юм уу. Эсвэл нөгөө өөрийнхөө амийг идчихдэг юм байна л да. Тэгээ Август ямар хууль гаргасан гэхээр энэ имийг хийхийн тулд доор ээж 34-тэй байх хэрэгтэй гэдэг хууль гаргасан юм байна л да. Нөхөр бол өөрөө баг 10 эдтэй улсын хөв заяа шийдээ явж нөхөр гэж байгаа байхгүй. Байх тэр тий. Тэгээ тэрний дээр Монтены сонгол жишээн дээр бас шоглож бичсэн байдаг. Август нэг ийм хууль гаргаж ирсэн гэдэг. Нэг тийм юмсэн. Хоёул нөгөө эрх зүйч хуульч хоёрын ялгааг ярив. Тий. Энийн ялгаа бол яг хуу хуучин одоо социалист нийгэм тэгээд зах зээл шилжсэн үедэд бол төдийлөн ялгадаг байсан. Хаасайг хувийн сургууль, цагдаагийн актем, хуульч гэдэг мэргэжлэр төгсөөд идэг. Гэтэл энэ өөрөө тусдаа юм байна. Үндсэн одоо бакалаврын зэрэг нь бол эрх зүйч байх хэрэгтэй юм байна. За хуульч бол 20 жил за нарийн хариул 24 сар буюу түүнээс дээш ажиллаад одоо хуулийн шалгалт өгөөд тэгээд тэнцэн тохиолдолд хуульч гэдэг одоо мэргэжил энийг авнаа гэдэг ийм байдлаар бол олон улсад бол томилсон байд юм бэл. Тэгээд Монгол улс бол энэ рүү 2012 онд хуульч эрх зүйн байдлын тухай хуулийг батлаад 2013 оноос хойш хэрэгжүүлсэн байгаа. Тэгэхээр эрх зүйчээр бол бүгд төгсөж байгаа шалгалтаа өгж байгаа. Тэр шалгалт бол жилд нэг л удаа авдаг 1000 гаруй хүн өгдөг эрх зүйчэд. Зөвхөн эрх зүйч мэргэжилтэй хүмүүс өгнө. За тэрний тодорхой буюу нэг 10-аас 20% тухайн жилдээ тэнцэж одоо хуульч болж байна л гэсэн үг байна. Тэгээ хуульч авчих юм бол та цаашид одоо шүүгч тийм үү? Прокурор өмөөл ингээд хийх эрх нэгдэнэ. Гэхдээ шүүгч бол их юм бол бас шүүгчийн шалгалт өгнө тусгай мэдлэг шаардсан. За өмөөлөгчийн шалгалт одоо миний үед бол өмнө авдаг гэж байгаад автгүй болоод одоо сүүл бас өмөөлийн тухай хууль гэж батлагдаад за тэгээ 2020 оноос хойш энэ өмөөлөгчийн шалгалтыг аваад ингэж шийдээд томилж байгаа. Тэгээ дэлхийн дахинд одоо хуульчаар бэлтгэдэг түүхийг аваад үзэх юм бол маш сонирхолтой юм бэл. Эсвэл сүүлийн 100 жилийн хугацаанд янз бүрээр одоо үдсэн ерөөсөө дэлхийн дахинд. Тэгээд одоо оновчтой хөлбөр болвол тэр эрх зүйн системээс хамаарат явт юм байна. Дэлхийд бол эрх зүйн үндсэн одоо хоёр систем байна л гэж үзээд байгаа. Шашныхыг нь хасаад Ром, Германы, Англи, Саксоны гэдэг. Тэгээ энэ систем дээр бол яалтчгүй юм бакалаврын тэгээд тодорхой хэмжээний мэргэжлийн дадлага яагаад шалгалтаа өгөөд явах нь зөвөө гэдэг энэ дүрм дээр бол монголчууд тогтсон байл. Тэгээ энэ бол нэг тийм би буруу гэж бол хэлж чадахгүй тийм. Харин тэр Англи, Саксоны системд орнуудыг харах юм бол Америкийн эрх зүйн боловсрол бол арцангуй өрмөц бас илүү үр дүнтэй юм шиг санагдсан. Яагаад вэ гэх юм бол 17-8-тай хүүхдүүд хуулийн сургуульд орохгүй байх. Ямар нэгэн одоо малын эмч чамаагүй тийм үү? Хүний эмч инженер чамаагүй мэргэжлэр бакалавр авчаад тэгээд JDA буюу professional degree-г одоо хуулийн сургуульд 3 жилийн хугацаатаагаар олж авдаг. За тэнгүүд хүн чинь нөгөө илүү мэргэжтэй байна л да нэг. Хоёрдугаарт нөгөө JDA-д сурж байхдаа төгсөнгүүтээ баарын шалгалтаа өгөх хэрэг нээлттэй. Одоо мэргэжлийн дадлага буюу 2 жил хийхгүйгээр. Тэгэхээр энэ бас их өрмөц онцлог байдаг. Тийм байна тийм маш. Тэгээд бас нөгөө одоо их сургуульд эдгээр ингээд хүүхдүүдэд эдгээр хичээл орж байхад яалтчгүй хүндтэй. Одоо үндсэн тэр эрх зүйн философи гэдэг юм уу, эрх зүйн онол, төрийн онол гэдэг энэ онолын гол одоо хичээлүүд бол үнэхээр хүндтэй тийм 10 жилийн хүүхдүүдэд бол тийм нэг ялгаатай байдал бол харагдаад байна. Тэгэхээр ер нь бол юунд Англо-Саксон буюу common law system гэдэг нийтийн эрх зүй гэж хэлээд байгаа тийм. Тэнд бол үндсэндээ бол юу юм бэ шүү дээ. Бакалавра авчаад тэгээд дараа нь хуулийн сургуульд 3 жил сурчаад тэгээ баар авах гэдэг юм биш үү? Тэгээ баар авах. Тэгээд зэрэг нь ч гэсэн өөрөө bachelor гэхээс илүү professional гэж авч үзээ. Мэргэжлийн зэрэг гэж үзэх. Тийм мэргэжлийн талтаа илүү.
Монголд бол заавалчгүй эхлээд нь эрх зүйч гэдэг дэгрийг авчаад тэрний дараа баарын шалгагддаг. Тий, ажиллана. 2 жил. Тийм 2 жил ажиллах. Төлөө тий мэрэгжлийн дадлаг буюу мэрэгчлэрээ бас ажиллах хэрэгтэй юм билээ. Тэр нэг заагаад эмчнэр нэг резиденси нэгэл яваад идэг. Тэрнтэй хуульчд бас тэр нь жоохон төстэй юм байна. Тун төстэй юм билээ. Тийм. Тэр шалгалттай. Тэгээд тэр урт удаан хугацаанд суралцж байгаатай тэр. Тэгээд лицензтэй эмч болчоод идэр чинь бас кредит цуглуул. Яг тэр нь бас адилхан. За тийм. Одоо дахиад нэг юм л эрх зүйч хуульч гэдэг. Одоо ингээд лоо гэдэг үгийн дээр би эргээд байна л да. Нэг бол хууль гэдэг. Нэг бол энэ лоо гэдэг үгийг эрх зүй гэдэг. Тэгэхээр энэ латин ухшил дээрээ ч юм уу янз бүрийн хоёр өөр ялгаатай үг байгаа гэдэг. Одоо би ингээд бизнес лоо гэдэг нэг хичээл одоо би их сургууль давжсан санаад байгаа байхгүй. Тэнгүүд тэн дээр болохоор тэр хичээлийг бизнес эрх зүй гэж надад бидэнд орж ирсэн байхгүй. Эсвэл одоо нэг хурлаас хууль батлагдаад нэг компани лоо ч гэх юм уу тий. Тэгэхээр тэрнийг харахаар компани тухай хууль гэдэг очирчдаг. Тэр нь лоо гэдэг үгийг одоо нэг бол хуульч гэж орчуулаад нэг бол эрх зүйч гэж орчуулад байгаа. Би одоо энэ нюансыг жоохон ойлгож өгөхгүй байгаа байхгүй. Энэ яг системийн л онцлог байгаа. Тэгээ зөв буруу гэж бас шууд өгч болохгүй юм лээ. Тийм үү. Тий, одоо legal гээд бас нэр lex гээд байна бүр латин хэлний. Тийм, латин дээр lex. Тэгээд бүрэн аваад үзэх юм бол бүгд л одоо хуулийг илэрхийлж байгаа үгнүүд үхээр мөн болчихж байгаа. Тэгээд мэрэгжлийн онцгороо одоо эрх зүйн системээс аваад шал өөр нэрлэв. Advocate гэдэг өмгөөлөгч явчихна. Barrister гээ явчихна. Staff lawyer-ууд явчихна. Бүр ингээд бүр хичнээн задраа явуул явчихна. Тухайн одоо нөгөө систем Европод одоо Англи, Америк нөө ингэ явчихдаг. Тэгэхээр орчуулгын хувь дээр бол буруутгаж бас боломгүй зүйлүүд юм байна. Тий, хууль. Одоо бизнес лоо гэх юм бол бизнесийн хууль эрх зүйч аль нь бүрэн одоо илэрхийлж байгаа л. Тэгэхээр би энийгээ зарим үед орлоод зарим үед жоохон салаад явчихдаг. Би одоо яагаад нөгөө нэр томьёон дээр яадаг гэхээр бас нөгөө одоо юу гэдгийг эдийн засаг дээрчсэн би их ярьдаг байхгүй. Манай дээр чи одоо ингээд эдийн засаг санхүү дээр чинь profit гэдэг нэг үг байна. Энийг ашиглана. Earning гэдэг нэг үг байна. Энийг бас ашиглана. Тэгээ явж яснаа saving гэдэг нэг үг байна. Энийг хадгаламжина. Тэнгүүд банкн дээр очингууд deposit гэхээр энийг бас хадгаламж гэж. Тэгээ нэг контекстээс уншигддаг их төвхтэй нэг юм үргүүд ороод ирдэг аль нь хаана. Өгөөж идэг үгчсэн тийм шүү дээ. Yield гэж нэг юм ярина. Return гэж нэг юм ярина. Тэгээ алийг яриад байгаа гэдэг нэг тийм ядаргаатай юм ойлголтууд байдаг учраас би лавлаад байгаа шүү. За хоёулаа ерөнхийдөө хуульч эрх зүйч мэрэгжлийн талаар нэлээд сонирхлоо. Ер нь одоо манай улсын хууль зүйн салбарын ер нь ингээл одоо 90 оноос хойш нэг өөр мөц өнгө төрхтэйгээр хөгжөөд явж байна. Бид нар чинь бол иргэний эрх зүйн системтэй гэдэг нэг хоёр систем төрөнд өрцөн та нэг common law буюу нийтийн эрх зүй, нөгөөх нь civil law буюу иргэний эрх зүй гэдэг. Тэр civil нь бол илүү тэр нэг герман улс мус одоо их газрын улсууд дэр их байгаа шүү тийм Европын континентал гэж ярьдаг. Нөгөө common law-нууд илүү нэг Англи болон Америкийн эрх зүйн системүүд юм шүү. Тэгээ энэний хажууд бол өөрийн чинь дөрцнөө нөгөө шашны эрх зүй, нөгөө исламын шашны эрх зүй гэдэг юм нэг иймэрхүү юмнууд байх шүү. Ер нь том зургаараа бол нэг иймэрхүү харагдаж байгаа шүү. Тэгэхээр манай улсын одоо энэ хууль эрх зүйн салбарын ер нь ямархуу дүр төрхтэй байгаа вэ? Энэний ер нь онцлог тал нь юу вэ те? Нэг тийм мэдээж яг дэлхийгээс нэг хол тасраад зөрөө явцсан бол байхгүй байх юм чинь хуулийн системүүд чинь дээр үсээ хөгжөд ирсэн учраас. Гэхдээ бидний энэ дээр бас нэг анзаарчмаар давуу тал бас байж болно өөрт нь те. Одоо манай хуулийн эрх зүйн одоо хууль зүйн систем дээр бол энэ бол их том гоё давуу тал болдог ч гэдэг юм те. Гэхдээ бас нэг дэлхийгээс хоцроод бүр хол хоцроод байгаа юм нь юу байна? Тэгээ энэ дээр ер нь бид нар юу бодох хэрэгтэй вэ? Энэ хуульчдын дунд ямар яриа байдаг юм бол ямархуу ойлголт байдаг юм бол тэр талаар нэг хоёлоо үргэлжлүүлж ярих гэж бодож байна. Яг хуульчдын хувьд тухайн судалсан мэрэгсэн чиглэлээсээ өөрийн өнцөг өөр хариулах мэдээж өөрөө их том сэтгүүд. Бид нар эрх зүйн жишгийн хувьд ямар эрэмбтэй явж байна гэх юм бол суралцах. Дэлхийгээ суралцах юм хандлагатай бол яваа. Тэгээд сүүлийн үеийн одоо хүмүүсийн нэг хилээд байгаа холимог хуурах шиг юмнууд гараад байна гэж. Тэр нь одоо бодит байдал нь хуулиа хэлээд байгаа. Энэ дээр бол маргаж болохгүй. Үнэхээр тийм үхээр тийм. Авчиад бүх зүйлийг наатсан. Тэгээд эрх зүйн орчныхын бичлэлт нь Монголдо төдийл нь нутагшихгүй рецепц гэдэг тийм үү. Нутагшаагүй тэгээд нэг юм амин сүнсгүй хуулиуд бол маш их тийм үйлдвэрлэж байгаа улсын хурлаас. Гэтэл нөгөө талаас өөрөө дэлхийг байлдан эзэлж ийсэн, эзэнт гүрнийг байгуулж ийсэн улс гэдэг бол өөрөө тийм legacy өвдөлттэй байдаг. Тэр нь одоо зөвхөн хуулийн салбар гэхгүйгээр нэгэн цагт бидрээс бас дэлхийн нийт суралцж ийсэн үе бий. Одоо харин тэглээгээд бидрээс суралцах хэрэгтэй гээд жижиг дэлдэд дэвлэн утгагүй зүйл болно. Тэгэхээр аль систем, аль одоо сайн туршлагуудыг бол хүлээгээд авах нь зөв.
Хүлээж авахдаа тэр нөгөө утгшуулах гэдэг үндсэн томьёол руу оруулах асуудал өөрөө маргаантай. Онлын болон философийн тэгээд цаг хугацааны одоо үеүдтэй байхгүй. Тэгэхээр сүүлийн одоо эрх зүйн орчны нэг 20 жилийг харахад эрх зүйн шинтгэл бол төдийлөн хийгдэг юм уу гэж харсан. Нэгдүгээр үеийн эрх зүйн шинтгэл бол зах зээлийн нийгэм шилжээд анх дугаар одоо ардчилсан зүйлээ баталснаас хойш үе буюу 92 оноос хойш за нэг 2000 оны орчмын үед бол дөрвтойхон одоо шинжилгүүд бол хийсэн. Хийгээс юур харахгүй. Яг тэгэхээр систем маань өөрөө өөр болсон тийм үү. Бидний тоглоомын дүрм өөрчлөгдсөн учраас. За үүнээс хойш эрх зүйн тэр дөрвтой буюу үндэсний хэмжээний шинтгэл хийсэн үхээр үгүй юм бэл. Косметик, баг зэргийн засварын, үе хоорондын шилжилтийн тэгээд бүр 100 орчуулгын хуйлууд ч байна. Иймэрхүү алдаа мадгууд гарч ирж байгаа. За энэ алдаа мадаг эргээд нийгэм дээр яаж буудаг вэ гэдэг дээр одоо сүүлийн 10 жил яг би практикт байна. Тэ одоо анзаарч хахад хүндхэн одоо шийдвэрүүдээр бол бууж байна бид нарт. Жишээлбэл одоо энэ Монгол бол өөрөө бэлчээрийн нүдл аж ахуйтай тийм үү? Бэлчээрийн малтай. Авчид хуйлаа 50 м-ээс дотгош зайд хариулгатай байна биз. Гэтэл энийг яг уу илүү гярхаа хараад байгаа нь өөрөө Монгол ахуй дээр өссөн үний хувьд бас байж магадгүй. Боломжгүй зүйл аахгүй. Тийм малынхаа дээр 50 м байгаад байна гэдэг байр байж байна. Тийм. Жишээлбэл бидний нөгөө байгалийн хуулийг буюу унтах амрах цагийг юу зогсоолж болох. Энэ өөрөө хүний эрхийн амар том асуудал. 24 цаг байх юм уу? Тодорхойгүй гоц 16 цаг одоо шөнийн цаг гэж явдаг хуулиар, эрүүг хуулиар. Хүн унтаж амрана тийм үү? Нэгт. Хоёрт боодмал, богмал гэдэг чинь өөрөө бэлчээр нь онцлогтой үстэй. Одоо адуу өхөр тэмээ гэдэг энэ бодмалын төрлүүд чинь өөрөө хариулгагүй болцсон явж идэг. За, зам дөртөд хариулчлаа яах. Энэ дээр бол одоо бид нар дэлхийгээс суралцж байгаа юм л да. Уулын суралцахсгүй байхгүй. Монголын өөрийн онцлог байхгүй. Яг одоо гарч ирэх юм. Асар өргөө удам нутаг 1.5 сая. 3.4 сая хүн. 60-70 сая мал. За одоо энэ дээр бид нар өөрийн онцлогтой дүрмийг хуулийг бичих хэрэгтэй байсан. Гэтэл тэгж чадаагүй. Тэгээд тэр шийдвэрийн улмаас жил болго ингэ явангууд. Ялангуяа нөгөө баяр наадмын өдрүүдээр 7 сар тарангууд. Энэ тэндгүү малд хариулсан. За тэрний чинь цаана малчныч, жолоочинч өмчлөх эрхийн асуудал явж байгаа. Хохиролтой байдаг. Гэтэл замын тэмдэглэгээ бол та өөрөө бас мэдж байгаа шүү дээ тийм үү? Америк гэдэрт яаж идэх вэ? Хүн малын гарцгаа. Одоо тэр дид үтцсэн өгцсөн. Манад байхгүй. Тэгэл мөрөгдөг аль тал нь эд хөрөнгөөрөө хохирдог. Ийм л мэтлэг үзэгдэлтэй байдаг. Тэгээ энэ дээр бол марахгүйгээр одоо шүүх шийдвэрлэхээр тийм юунууд бол гаргасан мэт л. Тайлбар гэх юм уу? Тэгээ дээш үхэн шийдвэрүүд. Миний хувьд бол санал нийлэхгүй байна. Энэ анханасаа нэг онцлог байх хэрэгтэй. Зүйл. Тий. Ийм жишээг одоо ярих юм бол тун сонирхолтой байдлаар бас яаж болох вэ тийм ярьж болно. За тэгээд энэ дээр одоо ингээл аваад үзэхвэл тэр хурдан мөрний асуудал дээр гарна. Чонд идүүлчүүл яах юм. Хадгалтын гэрээ байсан уу? Ажил гүйцэтгэх гэрээ байсан уу? Дүгнэлтүүд хагашд нөр баг. Давхан нөр баг. Дээш үг харин энэ дээр шийдэхдээ бол хууль хэрэглээг бол маш сайн барьсан баг. Энэ дээр бол марахгүй байдаг. Хууль хэрэглээний гайхамшиг, хууль хэрэглээний ур чадвар гэдгийг бол харуулсан. Гэтэл илэрхий одоо зүйл дээр шүүхүүд өөрөө харилцан адилгүй юм ноцтой өөрөө шийдвэр гаргана гэдэг чинь цаана өөрөө эрх зүйн орчны хувьд алдаа хийдэл байна л гэдгийг хариулт байхгүй. Алдаа хийдэл. Тэгэхээр одоо сүүлд бас нэг ингэж яриад байгаа шүү дээ. Нэг за анзаарэгдэж байгаа нэг зүйл бол хуучин одоо жоохон улс төрийн шинж тэмдэг чинь л та юм шүүх рүү их одоо дайрах хандлага тий. Шүүх дээр ингээд байна гэж нийтийн дунд иймэрхүү юм хийдэг. Одоо манай X ерөнхий сайд бол бүр илэрхий одоо телевизээр яриад тий. Энэ шүүх ингээд байгаа гэл тий. Гэтэл бид нар болохоор нэг юм гурван засаглал маягийн юм яриад тий. Одоо хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэдэг. За ойлоо жоохон үндсэн хуулийн эрх зүйрэл орж ийн гэсэн үг л дээ зарим талаараа бол тэгэхээр шүүгийнхэн бас зөрүүлээд ч юм уу хуульчид болохоор ямар тайлбар хэлдэг вэ? Бид нар баталсан хуулийнхын хүрээнд нь ийм хийж байна. Их хурлчин өөрөө ийм хууль баталсан. Шүүх бол хууль батлах хэрэг мэдэл байхгүй. Яг энэ зөвлөх л та. Тэгэхээр эндийн ийм маргаан өрнөж байгаа тохиолдолд хуульч хүний нүдээр харах юм бол ер нь аль талдаа илүү их одоо юу гэдэг юм асуудал байгаад идэг юм бол одоо үнэхээр шүүх талдаа асуудлууд байгаад идэг юм уу? Эсвэл үнэхээр хууль талдаа асуудал байгаа. Хууль тогтоох талдаа асуудал байгаа гэдэг юм болов уу? За хэд хэдэн өнцгөөс хариулах гээд оролттой. За нэгдүгээр энэ засаглалын хэлбэрийг бол бүгд ойлгож байгаа тийм үү. Харилцан бие биенээ нөхөн хяналт тавина.
тусдаа одоо салаан өчрүүд. За энэ бол одоо хүндрэлтэн бодож олоод тэгээ тэрийг бодиттой лабораторийн туршилт олгоод энэ дагуу үндсүүлээ бичээд нийгэм засаглаа тогтоогоо явж байгаа. За гэтэл яагаад эргээд одоо гүйцэтгэх засаглал хууль тогтоох засаглаас ч юм уу эсвэл хэн нэгэн улс төрчөөс шүүх эрх мэдэл рүү дайрдаг вэ гэдэг ийм асуулт урган гарна. Үеийн үед дайрч байгаа. Шүүхийг л гартаа авчвал тэд нар чинь нөгөө хүслээ биелүүлэх гэдэг. Хонгол гэж яриад байгаа. Тий, хонгилж гэж болох баг. За одоо миний хувьд бол тэр хэмжээгүй эрэхт дангаар засаглах тэр хүчийг авах гэдэг. Тэр санаархал. Тэгэхээр энэ бол үеийн үед одоо альж тоглоомын дүрэн дээр байдаг баг. Тийм үү? Одоо Дональд Трамп бол жишээлбэл өмнөх сонгуулиар тэр ялагдсан юугаа бол прокурор шүүхийн асуудал руу Бухсан шүү дээ. Бухдаг стейтментүүд хийсэн тийм үү? За манай улс төрчид бол үеийн үед яг л авилгалыг шийдэл улс орон гой хөгжих гэхээр шүүхэнд арчаад байна гэдэг. Тий, ийм яриа. Гэтэл шүүхийн чинь өөрөө хууль сахиулах бүхэл бүтэн процедур юу аа? Тийм үү? Одоо мөрдөгч цагдаагийн байгууллага, хяналт тавьж байгаа прокурорын байгууллага. За тэгээ шүүх рүү шилжинэ. Шүүх бол мэдээж тухайн хэрэг дээр бол зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа. Онцлогтой. Шүүх засаглалыг харин одоо нөгөө өнцгөөс ягаа өмөрөх гээд байна гэх юм бол гараад харах хэрэгтэй. Заарэ годамжаар ингээ алхахлаа. Монголын бүх шүүхүүдийг хар тун хэцүү барилга байшин. За тэгээд хүний нөөцийн асуудал үнэхээр хүндрэлтэй болсон байна. Эдийн засгийн хувьд бас төсвөөс тийм үү байдаг учраас бас хараад байдаг. Энэ чинь өөрөө бид нар харьцангуй бас хамааралгүй байгаагийн нэг нотлого байхгүй. Аваачаа тэр хууль тогтоох юм гүйцэтгэх засаглалтаа нэгдчих юм бол хачин сайхан ортонд байна. Хууль зүйн яамны барилга яг хэлчихлээ. Хууль зүйн яамны барилга шиг юм уу барилгад байна. Тийм үү? Гэтэл төдийлөн Германд нь орохгүй байгаа учраас сүүлийн одоо 30 гаруй жил ерөөсөө тэр барилга байгууламжийн шинжилэл хийхгүй шин. За гүйцэтгэх засаглалын хүрээнд бол цагдаагийн одоо барилгууд ямар гоё болж байна харж байгаа үстэй. Зүгээр нэг сумын цагдаагийн тасаг байсан ч хорооны цагдаагийн газар байсан ч шал өөр болж хэлцүүд. Тэгэхээр энэ бас нэг бид төсний хариултыг билээхэн гаргах жишээ юм уу гэж харж байгаа. Хоёрдугаарт энэ үе үеийн орлого байдаг. Энэ орлого дээр нь харин савжлахгүй юм л. Савжлахгүй. Одоо шийдвэр гаргалтанд нь хөтлөгдөж болохгүй. Улс төрийн захиалга дээр орж болохгүй. Зөвхөн хуулийн хүрээнд хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой. Нөгөө талаас энэ механизмуудыг хэн хэрэгжүүлдэг гэхээр хүн байдаг. Хүн чинь өөрөө боловсрал одоо энэ лицензийг нэг ижил төвчнөр аваад тэр шалгалтуудыг өгөө томилогдсон байж болно. Гэтэл цаана байгаа ёс зүй, ёс суртахууны, зан суртахууны асуудлууд бий. Нөгөө нийгмийн бүлгээс олж авдаг, гэр бүлийн хүмүүжлээс олж авдаг гэх мэтийн одоо шунлууд байна шүү дээ. Тэгэхээр хүн дээрээ сайн ажиллах хэрэгтэй юм байна. Зүүн нь бол өнөөдөр хуульчдаас хамгийн сайн хуульчд нь шүүгч болох ёстой байхгүй. Тэр арга замыг бол одоо хуулиараач уул нь бол хуульчлаад нэгэд өгцөн. Гэтэл практик буюу бодит байдал дээр шүүгчийн сонгон шалралтанд орж буй хуульчид шаардлага гаргаж байгаа гэдэг асуудал гарна. Миний бодлоор бол үгүй бах. Мэргэжлийн буюу хамгийн сайн прокурор, маш сайн өмгөөлөгч нар. За тухайн чиглэлээр мэрсэн өмгөөлөгч орохгүй шүү дээ. Яагаад вэ гэхээр эн чинь өөрөө олон хүчин зүйл байгаа тийм үү? Нөгөө одоо нэрлэх юм бол ажлын ачаал байна. Шудраг шийдэж чадах уугүй юу? Ус төрийн авчлага байна уу байна. Хамгийн гол нь эдийн засгийн баталгаа, аюулгүй байдлын баталгаа байна уу гэхээр байхгүй. Явж явж цалин хангамжтайгаа ойлно л да. Энийг би хараад бас их гайхсан байхгүй. Жишээлбэл одоо сая чин төсөв хэмндэг гэдэг юм болж ирэнгүүтээ шүүхтээс бахан төсөв тансан ийм халдлага орж ирчих болсон шүү дээ. Төсвийн шин тодтол орох үед нь бол энэ шүүхийн төсвөөс ингээд тулгаа хийдэг, өмсөлдөг иймэрхүү юм гарч ирээд бас нэр бүхий ганц нэг улсын их хурлын гишүүд одоо хуулийн салбарын улсын их хурлын гишүүд бол тэрэн дээр бас нэлээд дуурч байгаа харагдсан. Тэгээд ер нь бол уг нь бол төсвийн нэг тодорхой перцентэж те нөгөө хувьтай ингээд шүүхийн төсвийг уух тийм эсвэл нөгөө нэг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй нь уйчих юм гэдэг ийм санаанууд байгаа. Энэ ер нь бусад улс оронд яаж явагддаг юм болоо? Байд юм билээ. Шүүх эрх мэдлийг бол уйж болно. Төсвийн хэд хэдэн судалгаанаас харж ирсэн. Зарим чухал одоо индустрийг бас уйх болцоод одоо шинжилгээ ухаан энтрийг үйсэн тохиолдлууд байдаг юм билээ. Тэгээд тэр уйна гэдэг чинь өөрөө хамгийн энгийн дүрмийг хэлье. Одоо би өөрөө энэ чиглэлийн судлаач биш учраас уйна гэдэг бол өөрөө аль нэг нам засаглах, аль нэг ус төрчийн бүсэл сонирхолгүй явна гэсэн. Өсөлт байх юм бол тогтвортой өсөлттэй. Эдийн засаг өсөөд Монгол улс яах юм бол тэрнлөө орж одоо 1% чинь асар их мөнгө. Тэгэхээр энэ бол өөрөө зөв өсний байж болох зүйлээ гэж бол харж байгаа. Энийг гэхдээ яг
ямар төвшөнд хийх вэ гэхээр яг л нөгөө бидний одоо яриад байгаа эргээд үнцүүлэл асуудал байхгүй. Тэгэхээр одоо бид нар үнцүүлэлтэд ингэж зааж чадаагүй. Сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр зааж чадаагүй. Ийм байна. Тэгэхээр энэ бол одоо бидний бас нэг энэ хууль эрх зүйн салбар дээр нэг ялангуяа бодох чухал асуудлуудын нэг юм байна тийм. Ер нь бол Пүжигийн дүгнэлтээр бол шүүх бол харьцангуй үнэхээр индипендент байгаа юм байна. Ер нь бол боломж юм. Тэгж бас хэлэхгүй шүү. Бас хэлэхгүй юу. Гэтэ харьцаж болохын үнцгийг сая жишээгээр харж байгаа. Гэтэл цаанч нөгөө хүний хүчин дан ганц тий шүүгчтэй асуудал байна. Нийгэмд байна уу байна. Уян үед байсан. Одоо мэрэгжлийн нэр хүндийг унгаж юу асуудлууд байна шүү. Одоо ингээл улс төр орсон асуудлуудыг та бүхэн мэдж байгаа. Тийм үү? Бүр ингээд шүүгч нь одоо юу гэдгийг цагдаа өрөөдөж явах та нас орсон ч юм. Эсвэл одоо хилээр гараад явцсан ч юм. Хилийн өрөө тавьдаг баг. Энэ асуултын тэмдэгтэй зүйл дээр одоо би өөрөө тухайн хэрэг дээр танилцах учраас хариулж мэдэхгүй шүү. Бүгд одоо нээлттэй мэддэг болно. Гэтэл яагаад гэдэгт нь хариулж чадахгүй байна. Ийм асуудлууд бол байгаа. Одоо тэгэл хувь хүний жижиг одоо бие авч яваа байдал чинь энэ шүүгдэд иргэдийн итгэлийг л төлөөлж байгаа хэлбэр байхгүй. Тэр шүүгч өнөөдөр юу гэдэг арх сувтруулах ундааны зүйл хэрэгэлдэг ч юм уу. Одоо ингээл явах юм бол бүх шүүгчдийн бүх болчдын нэр хүндийн асуудал явчихдаг. Тэгэхээр энэ шүүх эрх мэдлийн системийг муухай харагдуулах хэдэр болвол өөрөө энэ одоо шүүхийн байгуулалт бол ашигтай биш. Хинт ашигтай вэ гэхээр улс төрд ашигтай. Ахад ард түмэнд ашигтай юу гэдэг юм гарна. Ард түмэнд ашиггүй байхгүй. Тэгэж муухай харагдуулна гэдэг чинь дараагийн үйл байна гэсэн үг. Дайралт. Тийм үү? За тэр шийдвэрийг чинь биелүүлэхгүй байгаа улс төрчдийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа шүүгчдийг зайлуулчих болчих. Тийм онцлогтой байхгүй. Тэгээд ямар нэгэн одоо арга хэлбэрээр өөрийн хүсэл сонирхолтой өрөх болцоог л эрэлхийлнэ шүү дээ. Тэгэхээр энэ эрэлхийлэл бол цаг ямагт үеийн үед байна гэдгийг л анхаарах хэрэгтэй байна. Тийм байна. Тэгэхээр бид нар ер нь энэ одоо шүүхийн систем бол бүр хамгийн хүчтэй нөгөө итгэлцэл дээр тулгуурлах хэрэгтэй салбар очоод шүү дээ. Нөгөө хуульд итгэх, шүүгчийн шударга, шүүн гэдэгт итгэх энэ итгэлцэл байдаг учраас энэ итгэлцлийг нэг эвдэх юм бол өөрөө нөгөө нийгмийн эд эсийг хооронд нь задлах те нийгмийг өөрийн одоо нөгөө шүүхтэй итгэх болж ч одоо нөгөө ямш одоо хөлбөмбөг дээр хоёр багийг гаргачаад шүүгчүү тоглуулчих юм бол юу болох вэ гэдэг юм болчих шүү дээ те дөрөмгүү за дөрөм нь яг нэг байдаг юм байж нэг дөрөм баталцсан те хөлбөмбөгийн дөрөм тэрнийг харж байгаа шүүгчүү тоглуулчвал яах вэ гэдэг л тийм л дүр төрх гарч ирэх юм гэсэн үг. Тэгэхээр хоёлоо ер нь хуулийн эрх зүйг харах юм бол миний одоо уншиж судалснаа ч юм одоо маш энгийн зүйлэр хэж байна л да. Ер нь бол манай улсын ер нь альч улсын хуулиуд иргэний хууль буюу civil одоо иргэний асуудлуудыг шийддэг. За эрүүгийн буюу криминалын листик хууль, захиргааны буюу административ хууль. За дээрэс нь ер нь бол constitutional гэсэн юм дөрвөн хуваагддаг юм байна гэж ойлгоод байна те. Тэгэхээр манад ер нь одоо энэ дөрвөн хуулийн байр байдал нь сүүлийн жилүүдэд ямар ойлголоо товчхон би амар гүнзгий асуух байна те. Ер нь иргэний хууль маань ер нь хэр байна вэ? Тэ иргэний хууль дээр үсэт байгаа зүгээр яг уу би амар гүн гүнзгий дүгнэлт авах юм чи мэдээж хойдолтны судалгааны ажил хэрэгтэй. Маш том шүү. Тийм том. Хуулийн нэг залт ярих. За сонирхолтой байдлаар ойлголоо. Ерөнхийдөө бол яг хөө ингэж хуулийн сургуульд багт чинь 4 баадаг. Одоо практик дээр ажиллаж байгаа усууд ч гэсэн мэрэгсэн чиглэлээ дээр юуны өмгөөлөгч вэ гэх юм бол эрүүгийн иргэний гэдэг ч юм уу захиргааны гэдэг ч юм уу ингээд хувач болцоот. Тэгээ нэмэх нь үнцүүл тийм үү. Эдгээр чинь өөр ингэсэн чиг үүрэгтэй. Өөрөө нийгэм гэдэг чинь өөрөө юугаар зохицуулах гэхээр хууль. Хууль чинь өөрөө эргээд юу вэ гэхээр юусэн алгоритм юм л. Алгоритмын бичлэлт л өөрөө хууль байгаа даа байхгүй. Энэ дэг журам, дүрм журам эрэхтэй. Тоглоомын дүрм байх хэрэгтэй гэдэг зүүн. Хамгийн сайн хууль юу вэ гэдэг асуудал бас урган гарна. Гэтэл хамгийн сайн хууль бол өөрөө ерөөсөө л эн чинь байгаль хууль шүү дээ. Хүний бүтээсэн хуулиас илүү. Хүний бүтээсэн хууль бол алдаа гаргадаг. Гэтэл байгалийн хууль өнөөдөр нар 5 цаг 43 минутанд манднах юм бол тэр цагтаа л мандна, тэр цагтаа л жаргана. Ийм байгаа онцлогтой. Тэгэхээр хүний бүтээсэн хууль дээр өөрөө хууль тухайн нийгмийнхаа үр дагаврыг урьдчилан хараад зохицуулж чадчих юм бол цай хууль гэдэг. Гэтэл техник технологийн хөгжил дээр тулгуурлаад боломж бол хязгаарлагдсан л бас. Одоо жишээлбэл бид нэр энэ койны асуудал дээр бэлэн байсан үхэхэд байгаагүй шүү дээ. Эрх зөрчнүүд. Боломжтой юм шиг, боломжгүй юм шиг явсан. Гэтэл үндсэн дүрм нь бол байдаг тийм үү. Иргэнд хоригсон бусдыг зөвшөөрдөг. За төрд болохоор зөвшөөрсөн бусдыг хориглоно гэдэг. Энэ өөрөө яг үндсэн суур зарчим буюу дүрм байгаа. За тэгээд эрүүгийн хуульдаа бол бид нар ерөөсөө энэ үндсэн хуулиар олгогдсон тэгээд юу гэмт хэрэг гэж үзэх үү гэдэг олон зүйлээ бол бичээд өгч байгаа. Зарим эрүүгийн хууль бол бүр хэрэгжээгүй эрүүгүүлүүд байгаа. Огт хэрэгжээгүй заалтууд. Гэтэл хэрэгжээгүй юм чинь ингээд тэрийг бид нар эрүүгийн хуулиас авч болохгүй байхгүй. Магадгүй хизээ нэгэн цагт хэрэгжүүл яах. Одоо дайны үед одоо цэрэг жишээлбэл өөрийн одоо үүргээ орхио явуул маш том хариуцлага.
Дайм болохын тодорхойгүй юм жаваа хийчих юм бол яах болохгүй байгаа. А нөгөө талаас тухайн нийгмийн үед гэмтрэг тооцогдож ирсэн юм гэмтрэг биш болдог. Жишээлбэл Дамын 8 эрхлэх гэдэг 1986 оны Бүгд Тумуулаар тус эрэг үлэр гэмтрэг болно шүү дээ. Тэгээ нийгмийн шилжилтийн явцад энэ чинь одоо бүгдэл бараг Дамын 8 ч юм биш гэсэн. Тий. Энд чинь эрэг үлээс аваа хийж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэмтрэг гэж үзэх үү гэдэг чинь өөрөө нийгмийн хөгжлийг дагаад өөрчлөгдөж байгаа ийм том асуудал байна. За эрэг үлийн тухайд бол товчхондоо ийм байна. За иргэний хуулийг бол хоёр дахь үндсэн хууль гэдэг маш том хууль кодекс. Одоо энийг бол хуульч гэж нэрлэдэг юм дөө. Одоо код гэдэг ингээд тийм үү. Criminal code, civic code ингээд нэрлээ яваад идэг. Тэгэхээр яагаад ингэж индексжилж байна гэхээр дотроо хөдөлмөр, гэр бүл, хүүхэд гэдэг чинь иргэний эрхийн асуудлын зүгээр л нэг дэд сэдвүүд байхгүй. Нийгмийн бүхий л одоо гол харилцаанууд иргэний хуулиар юм. Хүн гэмтрэг толбогдохгүй гэж болно. Ухамсар соёл хүмүүжил төлөвчлөөрөө. А гэтэл иргэний харилцаанд оролцохгүй хүн гэж нэгийг ширхэх үгүй. Бүр оролцохдоо өдөр тутамд оролцож байгаа. Дэлгүүрээс гараал юм худалдаа авна гэдэг чинь иргэний хуулийн үрээд явж байгаа байхгүй юу? Худалдаа авах хэлцэл хийж байна гэсэн үг. За ийм нэр ойлголт. А гэтэл Монгол улсын иргэний хуулийн өөрчлөлт өнөөдөр болвол түүхэн үргээ гүйцэтгэжээд хөгжлийн одоо шинэ агсан түвшиндээ гарах байдал гацсан байна. 2002 оны иргэний хуулиар явж шээ. Тийм ч одоо 20 жилийн өмнө чинь 20 гаруй жил нийгмийн харилцаа чинь асар өндөр түвшинд хөгжлөө шүү дээ. Бидний мэдэхгүй олон ойлголтууд шинээр бий болж байна. Иргэний харилцаан дээр, хөдөлмөрийн харилцаан дээр, эдийн засгийн харилцаан дээр. Тэгэхээр энэ дээр бол бид нэр яалтчгүй суурь 2002 оны иргэний хуулиа өөрчлөх бол зүгээс нь хэрэгцээ шаардлага байна гэж. За захиргааны хуулийн тухайд бол бид нэр 10 гаруй жилийн түүхтэй захиргааны иргэн шүүхийг байгуулсан. За ингээ байгуулахдаа бол маш амжилттай бол байгуулсан гэдэг дүгнэлтүүдийг судлаачид өгсөн. Сайн нутагшуулсан. Шийдвэр гаргалтанд ч дайчгүй. Тэгээд тэрийг байгуулахад оролцсон хуульчид маань өнөөдөр авьяатаа авсан баг. Хүссэндээ айл айл хүрсэн баг. Тэгэхээр ийм өөрийн онцлог бол яваад байгаа. А үндсэн хуулийн тухайд бол бидний нөгөө л байнга хүүхдтэй хасаа сонссон их хууль гэдэг ч юм уу тийм ээ. Хамгийн гол одоо хууль шүү дээ. Энэ хуулиас чинь салаалаад өнөөдрийн 900 гаруй 932 хууль байна. Одоогийн байдлаар бүгд их одоо үүсгэлээ авч байгаа гэсэн хууль. Тэгэхээр энэ үндсэн хуулийг хийнэ гэдэг чинь бол бидний өнөөдрийн жижигхэн ч гэсэн одоо хоёулаа подкаст хийгээд сууж байгаа эрхийг чинь баталгааж үзэж байгаа юм. Тийм. Энд чинь үг хэлэх хэрэг. Тийм. Эвлэлд нэгдэх гэдэг эрхүүд бүгд үндсэн хууль дээр ч бичээд байгаа шүү. Тэгээд энэ том засаглалын асуудлууд чинь тий энэ бүгд чинь байгаа. Тэгэхээр үндсэн хууль руу бас төдийлөн бас халдаж боломгүй юм баг. Энэ өөрөө доктортой байна гэдэг бол бас нэг чухал үнцгэн мөн үү юм байдаг. Бид бүхний үндсэн хууль бол би тийм муу үндсэн хууль гэж хэлж чадахгүй. Гэхдээ муучлах юм бол хэдэн зуун одоо шүүмж үйт юм уу гарах бах. Магтаа давуу талтай болсон гэх юм бол гарах бах. Гэтэл энэ өөрөө Монгол улс бүр хэрэгтэй тийм улсын байж болох хөлбөр واخгүй. Бидний одоо оюун санаа ив нэгдэл үндэсний эрх ашиг, хүний эрх хэрэгжүүлэх ардчлал энэ бүгдийг чинь өөрөө одоо өстө цусаараа золж олсон, дайн тулааны эцэст олж олсон. Хэдэн зуун жилийн хаад ноёдын тэмцлийн эцэст олж авсан үндсэн том эрх хэрэгжүүлээ байгаа учраас энийгээ бол одоо муулж тийм боломгүй ч юм эсвэл нэг улс төрийн мөрийн хөтөлбөр болгоод үзүүлэг өөрчлөх юм бол энэ өөрөө судалгаагүй асуудал бол тийм баг. Гэхдээ одоо миний нэг бас нэг гайхдаг өнцөг байдаг юм л да. Ингээд Монголд одоо би 10 жил бас чивтээр адилхан л одоо 10 жил сураал ингээл гараад ирэхэд зөв манад энэ хууль эрх зүйн боловсрал гэдэг юм уу та ерөнхий боловсролын сургууль дээр яаж ороод байна вэ гэдэг надад их тийм асуулт нэмдэг байхгүй юу. Одоо бид нэг үндсэн хуулийг надад тайлбарлаж өгсөн нэг ч тохиолдол гарч байгаагүй байхгүй юу. Одоо манай үндсэн хуулийн нөгөө оршил дээр байдаг хүмүүнлэг иргэний ардчилсан улс байгуулна гэдэг үг байдаг. Тэгээ би тэр үгийг баг худалч өндөл өдийг хүртэл яг энэ үгнүүд хаанаас гарч ирсэн бол надад их сонирхолтой. Энэ хүмүүнлэг гэдэг үг яг яагаад орсон юм бол яагаад энийг иргэний ардчилсан гэсэн. Зүгээр ардчилсан байж болдгоо тий. Иргэний гэдэг үг нэмсэн ардталт нь ардчилсан гэж нэмж байгаа. Тэгэхээр тэр нь яг иргэний ардчилсан гэдэг үгийг яагаад бид нэрсэн. Өөрөөр за үндсэн хуулийн хойдлын хэсгүүд бол одоо яг нэг хэсэг тий. Хамгийн одоо ямар ч улс орны үндсэн хууль гэдэг юм ямар нэг хамгийн одоо бараг л одоо сүнсийн өөрт нь шингээсэн юм гэдүүл тэр нэг преамбл гэж ярьдаг тий. Одоо удирдгал нөгөө эхлэх юм явж байгаа. Монголын ард түмбэд гэж яагаад ингээд ингийн тулд гэдэг хэд хэд юмуд бичээд Монгол улсын үндсэн хуулийг ёслол томхолтоор тунхаглаж байна гэдэг хэлж байгаа. Гэтэл би өөрийнхөө амьдралыг бодоод үзсэн надад тэрийг тайлбарласан нэг ч тохиолдол юус гарч ирээгүй байхгүй.
надад их сургуульд шинж тайлбарлаагүй, намайг ерөнхий болсны сургуульд байхад шинж тайлбарлаагүй. Гэтэл бидний нөгөө хамаг гол дүрм, бидний өнөөдрийн амьдрах ёстой хэм хэмжээний одоо өөр Монгол улсын өөрийнх нь философи гэсэн үг шүү дээ. Бид нар одоо арчлыг хараагаад байдаг хүмүүс гараад ирсэн байна шүү дээ. Бид нар чинь тоглоомын дүрмийн анх төгсөхдөө бол хүмүүнлэг иргэний арчсан ус байх болно. Цэргийн арчил байгуулахгүй юм байна. Тийм одоо харгис уус биш хүмүүнлэг уус байгуул. Хүн төвтэй ч гэдэг юм тийм ингээд нэг юм ярьж байна. Гэтэл тэрний тайлбар ерөөсөө би энд олж харж хардаггүй байхгүй. Хүүхдүүдэд тайлбарласан контент ч гэдэг юм уу. Эсвэл тэрний ингээд нэг эвтэйхэн хэлбэршүүлээд тайлбарлсан ийм зүйл нэгдүгээр нарахгүй. За яг би холбогдуулаад дахиад яриа тийм. Төрийн дуулалтын тайлбар би ерөөсөө амьдралдаа нэг ч удаа сонсож үзэж байгаагүй байхгүй. Манай бид зүгээр дуулдаг л байсан. Дархан манай одоо дээр үед бол дархан манай ховсгол тус гэж дуулж байсан. Бидний өөрчлөгдөөс өмнө одоо бол манай дархан манай тусгаар ус даяар Монголын ариун голомт гэл. Тэгээ би яг зүгээр өөрийнхөө хуваар сонирхоод үзэн тэр одоо төрийн дуулын анх ихэд бол даяар халахын ариун голомт гэж бичижсэн гэж ярьдаг байхгүй. Тэгээд тэрний оронд даяар Монголын гэдэг үг бичсэн те. Тэнд бас нэг тодорхой хэмжээний соёлын пан монголизм ч гэдэг юм уу. Одоо бүх монголчуудын голомт нь энд байна шүү дээ. Яг улс төрийн хувьд бол тустай байж болно. Гэтэ одоо нэг соёлын хувьд бол цусны хувьд бол эн чинь тэр бүх монголчуудын ариун голомт нь энд байна ч гэдэг юм бэ. Ийм тайлбарыг одоо надад хэлж байгаагүй байхгүй юу. Жишээлбэл одоо бас нэг сонирхолтой гоё бүр нөө гэхээр жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур гэдэг үг жавхланд манай. Тэгэхээр тэр жаргалын түлхүүр одоо хөгжлийн тулгуур гэж байна шүү дээ. Бид нар энэ улс төр тулгуураа хийж хөгжих юм байна. Энэ улстай жаргах ёстой байна тий. Гэтэл одоо бид нар Солонгос руу авчиж ажиллаад байна шүү дээ. Эсвэл гадаад руу одоо ингээд хүмүүс хүүхдүүдээс асуухаар ингээд гадаад юм байна гэдэг юм яриад шүү дээ. Гэтэл төрийн дуулалтаа буюу за энийг би заримдаа бас улсын дуулалт гэж хэлэх дуртай байхгүй яг энэ төр гэдэг үг бол дээр үедээ бол адилхан л байсан юм л да. Төр улс гэдэг хоёр үг бол монголчууд дээр үедээ юу гэж үздэг байсан гэхээр нэг үг гэж үздэг байсан юм байна л да. Миний ойлгож байгаагаар. Одоо л бид нар төр гэхээр яг нэг энэ засгийн эрх барьж байгаа институцүүдэд төр гэдэг байгаа болохоос биш. Тэр нэг монголчуудын дээр үед тэр нэг төрийн сүлдэн өршөө гэдэг нь зүгээр яг бидний ойлгож байгаа төр биш юм байна л да. Тэр нь цаагаараа ерөөсөө энэ улс орны минь сүлд өршөөл гэсэн санаа юм байл л да цаавас. Би бол тэгж ойлгосон. Тэгэхээр тэр төр улс гэдгийг хэдүүлээ ойлгохдоо ерөөсөө төр гэдэг үгийг ямар нэгэн байдлаар би бол улс гэж ойлгож байна. Угаасаа нөгөө төрийн дуул гэж ярьдаг чсэн англиар орчуулаад тэр чинь нөгөө national anthem гэж хэлдэг тийм. Үндэсний дуулал гэдэг юм эсвэл улсын дуулал л байгаа байхгүй тийм. Тэгээ би бол тэрийг тэр үднээс нь одоо манай улсын тэр одоо сүлд дуулал гэсэн үг шүү дээ тэр чинь одоо. Тэгэхээр тэрэн дотроо тэрийг ингээд тайлбарлахгүй байгаа надад бол одоо маш гонигтай санагдав. Би тэгээ энийг яаж мэдсэн гэхээр би нэг 2 жилийн өмнө Монголын эдийн засгийн форумын залуучуудын сешн тэр орохдоо энэ төрийн дуулалтаа тайлбарлуулж исэн хүн байна уу гараа өргөдөг. Тэнд дандаа залуучууд ч байсан байхгүй. Нэг ч хүн гараа өргөхгүйсэн. Та нарт төрийн дуулалтыг чинь багш нь тайлбарлаж өгч байсан. Тэгэд энэ надад их цочирдмоор санагдсан байхгүй тухайн үед. Тэгээ надад тайлбарлаагүй одоо ч тайлбарлахгүй юм. Тэгээ эн чинь нэг талаас бас нэг үндсэн хуулийн тайлбар төрийн дуулалтын тайлбар ч гэдэг юм. Энэ бол энэ нөгөө иргэний боловсрол гэдэг нь бол очиж байгаа юм л да. Тэгээ манай хууль эрх зүйн салбарын энэ дээр хэр агаах хэрэгтэй юм болоо. Гайхамшигтай шүү. Өнөөдөр ингээд өөртөө чи ярилцаад байж байгаа гэхээр яг хуу төдийлөн одоо хүмүүс ярьдгүй зүйлс. Ялангуяа энэ хуулийн салбарын хүн биш ихэд ийм нарийн мэдээлэлтэй ингээд яагаад гэдэг юм асуулт ихээс үнэд чи өөрөө гайхамшигтай л гэж хэлхээс яах. Баярлж байна. Их нарийн ойлголт. Яг үндсэн хуулиар бол үе үеийн одоо эрдэмтдийн маань шинжилгээ ухааны тайлбарууд байгаа. Гарсан. Саяхан бас гаргасан байсан. Лүндээр багшийн хувьд. Шинжилгээ ухааны тайлбар гэдэг бол өөрөө ойлгомжтой шүү дээ, тийм үү, сайенс. Гэтэл яг энгийн төвшөнд бүх Монголын иргэд 10 жилийн хүүхдүүд тэгээ иргэний боловсрол хичээлээр олж авчаар юм тайлбар байна уу гэх юм бол байхгүй. Би байхгүй гэж хэлнэ. Тий. Эн чин зүгээр нэг биччихээгүй. Маш утга учиртай үг. За үндсэн хуулиудыг аваад үзэхээр яг юм одоо өөрөө чинь хэлдэг шиг юм удирдгал явдаг эрхэм зориг. Яаж их хэлээр авч байгаа юм шиг тийм яруу тансаг гооц мэдрэмжийг авахгүй шүү. Базар байна. Манай тэр бичлэлт бол бас гоё шүү. Хүн төрлөختний соёл иргэншлийн хүндэтгэн авч үзэж эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зохицлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо олно гэж. Тэгээд энэ бол одоо бидний л ерөөсөө хүрх гээд байгаа эцсийн тэр зорилго байхгүй. Монгол улсын дүр зураг. Тэрнээс тэр алсын хараа 2050 гэдэг ч юм уу хөгжлийн хөтөлбөр өдр бол биш. 92 онд бол бүх нийт дээр мэдээж үнцүүлээ хэлэлцсэн. Төрийн одоо бэлэг дэмдгийн хуультай байдгаа энүүгээр ингэж зохицуулдгаа хэлэх юм бол хиндэж ойлгомжтой зүйл баг. 94 оны хууль баг. Гэтэл нэрээ ягаад
төрийн дуулалыг ийм үгээр авч үзье. Төрийн бэлэг тэмдгээ бид нар одоо шүүмжлээд байна тийм үү? Одоо нэг ийм абстракт морь байгаа гэдэг. Тий, абстракт гэдэг бараг хүн төвтэй хуучны социализмын бүтээн байгуулалтыг хийх ёстой гэдэг. А гэтэл энэ шүүмжилж болох юм уу? Дандаа бэлэгдэл зүүн байгаа. Ялангуяа энэ өөрөө хуулиасаа гадна олон шинжлэх ухааны уулзуур зааг байхгүй. Одоо тэр домгийн этимологи гэдэг чинь шинжилгээр нэг домгийн сэтгэл зүгээр дулан багш ярих юм бол маш сонирхолтой байна. Монгол хэлний тайлбараар ярих юм бол маш сонирхолтой байна. Зөвхөн хуулиараа ярих юм бол бас их сонирхолтой байна. Гэх зэрэгээр одоо тэгээд бид нар тэр төрийн дуулалыг өөрөө бас санаж байгаа бох тийм үү? Нэг сонгон шалгуулалт зарлаж ирсэн шүү дээ. 2006 он их Монголоос өмнө 2005 онд. Тийм. Тэгэл нэг яруу наригчид биччихэл ягаадсан. Тэгээд шинэ хөлбөр яваагүй. Анхныхын төслөөр шинэ хөлбөртэй болъё гэж хэлсэн. Гэхдээ тэр хувьсгалт үг шинжтэй юмнуудыг аваад анхны тэр төрийн дуулаараа тогтхон зүйтэй маа гэж ингэж тогтож исэн гэж. Өөрөө тухай дарамжлал өгч байсан. Тухайд нэг шинэ бадаг нэмсэн бас надад их таалагддаг байдаг байхгүй. Тэр нөгөө нэг юу гэхээр үндэс язгуур хэл соёлоо үрийн үрдээ өвлүүлэх гэж. Тэр үгийг би бас өөрийнхөө л тайлж байгаа юм л да. Энэ үрийн үрдээ гэж хэлж байгааг би тийг тайлбарсан байхгүй. Монголчууд ерөөсөө үрдээ өвлүүлнэ гэж ирээгүй байна. Үрдээ өвлүүлнэ гэдэг нь хоёрхан цаг үе. Үрийн үрдээ өвлүүлнэ гэдэг бол ахаад миний хүүхдээс цаашаага үргэлжлэнэ гэдгийг харж 3 цагийн бэлэгдлэр ингэж хэлсэн юм байна гэж би харсан байхгүй. Манайч юу 3 цагийн бэлэгдэл ярьдаг шүү дээ. Тэгэхээр зүгээр үрдээ өвлүүлэе гэж бичээг байхгүй. Үрийн үрдээ. Өөрийнхөө үр тасалбар юм явж шүү дээ. 3 цагийг ингээд хамтдагж хийсэн юм байна гэж би зүгээр тухайн үед тэгэж надад тийм сэтгэл төржсэн байхгүй. Магадгүй одоо битсэн хүмүүсийн тайлбар нэг юм байдаг бах те. Тэгээ үндэс язгуур хэл соёл гэдэг юм ярьж байгаа юм те. Энэ 3 юм бол манай одоо их чухал юм байна. Үндэс язгуураа гэдэг. Тамирчид бол одоо ингээд тань шиг ингээд мэдэрдэг гэсэн. Тэр төрийн дуулаа одоо хшиглүүлээ зогсож байгаа. Юугаар шилж болохгүй ах шиг байдаг. Тийм баг. Хэлдэг. Хуульч хүн яаж мэдэрдэг вэ гэхээр за би тэр яг тэр одоо промо тийм одоо контентер бол эхлэлийг хараад яагаад ингэж үлээж авахгүй юм бэ штэ гэдгийг л ойлгосон. Тэр оршил тэр утга учир бол гүнзгий шүү. Одоо хүн төрөлхтний соёл хэрэгслийг чинь агуу зүйл. Одоо жишээлбэл нөгөө тэмдэглэлийн үд биш штэ араб билүү одоо энэ цифри. Тийм цифрийн нэмэлт. Энтгэхээс гараад араб тоо гэж үүсгэж болохгүй шүү дээ. Тийм. Одоо зүгээр энгийн жишээн дээр байхгүй. Одоо энэ хөгжил автомашины асуудал дээр. Тийм компьютер. Тийм, морио унаа гэж болохгүй. Суралцах хэрэгтэй. Дэлхийд бид нар эзлэх байр суурьтай гэдэг ч юм уу. Энүүгээр явдаг. Тэгээд яг хуу энийг цааш нь дэлгэрүүлэхэд нэрээ бид нар ягаа бичиж болохгүй юм бэ? Та өөрөө ийм боддог хүн сан санаачлаг гаргаад тэгээд эн чинь өөрөө хамтын бүтээл байх хэрэгтэй байхгүй. Бичнээх юм бол болж байна. Гой сонсогч. Тэгвэл бүр бүгд хэдүүлээ тэгвэл энэний дараагийн дугаараар хэдэн хүмүүс цуглараад тий ер нь Монгол улсын үндсэн хуулийн оршил зөвхөн оршлын ярь хэдүүлээ тий зөвхөн оршлын л барьж ярий. Хойшоо мэдээж энэ чинь хүний эрх дээрээс нь засаглал хуваах засгуудаа яаж бүрдүүлэх ингээд нарийн шир юм байна. Миний бодлоор зөвхөн энэ оршлын ярихад бид нар энэ дээр маш олон сонирхолтой өнцгүүд зөвхөн нэг орчлын хэсгийг ярихад ингээд мүлжиж болмоор санагддаг. Тэгээ би бас энийг хүндсэн шалтгаан бас байгаамаа. Би 2019 онд Fulbright-ийн тэтгэлэг аваад Америкт ингээд очиход хамгийн түрүүнд бидний цуглуулаа юу ярьдгийг хэр ерөөсөө хоёрхан баримт бичиг л ярьдаг байхгүй. Америкт одоо гадаад оюутнуудыг нөгөө чиглүүлэх сургалт гэхэд хоёрхан баримт бичиг ярьж байгаа. Тэрэн дээр юу ярьж байгаа гэхээр эхлээд нь Америкийн нэгдсэн улсын 1776 онд бичсэн нөгөө Томас Жефферсон ноорглоод тэгээ яг хэвтэн чинь Джон Адамс, Бенджамин Франклин хоёрыг ингээд 5 хүнтэй комисс хийгээд. Гэтэ бол хин бол Томас Жефферсон бичдэг нөгөө Declaration of Independence тусгаар тогтнолын тун гэж байгаа. Дараа нөгөө 1789 онд бичсэн өөрсдийнх нь нөгөө үндсэн хууль Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль гэдэг энэ хоёр юм л ярьж байгаа байхгүй. Тэр дундаа бол тусгаар тогтнолын тунхаг нь бол тэр нөгөө Америкийн философи байгаад байгаа юм л. Тэрэн дотор Америкуудын бичдэг 3 үг байна те. Нөгөө юу гэхээр life, liberty, pursuit of happiness гэх нэг 3 үг байна шүү дээ. Хүнд бол энэ 3 ирэх бол одоо заяагдмал юм аа. Энэ 3-ыг хинээс ч болж байгаа. Энийг яг нэгдэж одоо Америкийн хуулиуд бол нөгөө нэг христийн шашны суурь дээр бичигдсэн суурь дээр бичсэн учраас хүн болгон бүтээгчээс текст заяагдсан бөгөөд амьдрал, эрх чөлөө, аз жаргалын хойноос тэмүүлэх гэдэг 3 эрх нь бол заяагдмал юм аа. Энэ бол self evident гэж хэлдэг байхгүй. Тэр яг англи дээр self энэ бол бүр илэрхий юм аа гэж үздэн байдаг байхгүй. Тэр Америкчуудын хувьд бол энэ 3 бол одоо нөгөө нэг Америк мөрөөдлийн бүтээж байгаа 3 байна шүү дээ. Юу вэ гэхээр амьдрал буюу амьд явах, тэ хүний амьнаас. Дээрээс нь юу вэ гэхээр эрх чөлөөтэй байх, liberty, тэ. 3 дугаарт нь бол хүн болгон аз жаргалыг өөрийнхөө хэмжээнд эрэлхийлдэг юм а. Энэ 3 бол ерөөсөө хүний заяагдмал зүйл юм а гэдгийг ингэж бичээд тэн дээр ингэж явдаг ч юм уу те. Тэр Америк мөрөөдлийнх нь Америк мөрөөдлийнх нь юм явдаг шүү дээ. Тэгэхээр Монголд бид нар ингээд юм уу гадаадны оюутнууд очиход л өөрсдийнхөө улсын тэр имийг ингээд бид тайлбарлаад байна шүү дээ.
Гэтэл би Монгол хүн байж Монгол улсынхаа юм мэдэхгүй надад тухайн үед санагдсан байхгүй. Тэгээ санагдсан. Тэгээд би Монголынхаа юмнууд ингээд тухайн үед маш анхааралтай уншиж ирсэн байхгүй. Монгол улсын үндсэн хууль чинь хаанаас эхэлсэн бэ? Ингээ уншиж ирсэн юм гэж. За хоёлоо ер нь энэгээр ер нь бахяал нэг подкаст ер нь хийх нэлээд тодорхой болж байгаа шүү. Энэ яриаг ер нь ингээд энэ хэсэгт нүргээ жаргаагаад тэртээ дөрвөө энэ их амттай яриа болно. Өөр ганц хүмүүсийг хоёлоо энэний дараа ярилцъя гэж. За тэгэхээр манай Пүүжигийн бичсэн нэг номны талаар энэ подкастыг бид нэр дурдсан тийм ямар годомжны хууль гэдэг нэртэй. Тэгээд зүгээр гарчигнаас нь зүгээр хүн өнгөс дугнах юм бол энэ чи одоо юу юм бэ? Годомжны хууль гэхэд одоо нэг шингийн хууль гэдэг шиг бичээд байгаа юм уу гэж ингээд уншигдах үсэн ихэлтэй ном. Тэгээ энэ номыг ер нь энэ номныхоо талаар бас товч. Энэ ном дээр бол маш олон жижиг эссенүүд, маш ийм практик жишээнүүд тийм манай Пүүжигийн өөрийнх нь дүгнэлт одоо тухайн үед болж исэн үйл явцуудыг хараад тэрэн дээр ингээд биччихсэн маш сонирхолтой баримтуудаар дүүрэн байсан л та. Би тэгээд энэ номыг нэг интернет номд харж байгаа тухайн үед нь яагаад ч авч чадлагүй байж байгаа сайхан бэлгэнд авсан. Тэгээ эхлүүлээ явж байгаа. Тэгээ энэ номны талаар би ярих гэж бодоо. Энэ ном яг худалдаанд бол одоо байхгүй байгаа даа мэн гэж ойлгосон. Гэтэ би одоо Пүүжиг бол ягаад гэвэл энэ номыг хурдан бичиж гаргах гэдэг юм шахалт үзүүлээ суугаад байгаа. Тэгэхээр одоо энэ подкаст руу би бас энийг оруулж байгаа нь юу гэхээр Пүүжид бас нэг жоохон гадаад дарамт өгөх гээд байгаа байхгүй юу? Ягаад тэр энэ маш сайн ном гэж би харсан. Ягаад тэр хуулийн салбарын ийм эвтэйхэн ном гэх юм уу да. Зүгээр яг их төстэй ном гэвэл би нөгөө Хишиг Дэмбэрлийн Тэмүүжингаа нэг үгс гэдэг ном 2008 онд их хурлын сонгуул нэр дэвшийнхаа өмнө гаргаж ирсэн. Тэр номнууд бол надад тийм тухайн үед айгүй гоё тийм хуулийн салбарын тийм цэнгэг гарах юм уу да юм айгүй сонирхолтой үнцүүд харуулж ирсэн байхгүй. Тэгээ надад бол Пүүжигийн номыг уншаад тэр гудамжны хууль номыг уншаад бол тэрнтэй тийм төстэй үнэр гэх юм уу да одоо vibe гэж хэлдэг шүү дээ. Тийм мэдрэгдэжсэн. Тэгээ би хууль дээр ийм тийм номыг цөөхөн харж ирсэн байхгүй да. Манай хуулийнхын чинь хууль бичгэрээ нөгөө мэрэгжлийнхаа хатуугаар бичдэг, хатуу бичдэг нөгөө энгийн хүн уншихад ойлгомж. Одоо ёстол нэрнээс нь одоо ойлгож эхэлж байгаа те. Гудамжны хууль гэхээр гудамжинд яваа хүн уншаад ойлгохгүй ийм ном юм болоо да гэж би хувьдаа дүнсэн. Гэтэ одоо дөнгөж нэг ихний хэсгийг уншичаад олон талаа яриад яг одоо зохиогч ясан жоохон. Ер нь энэ номыг бичих сэтэл хаанаа төрсөн юм бэ? Ямар агуулгатай юм бэ? Тэ? Энэ талаараа биднэрт нэг ярилцъя. За баярлалаа. Тий, зөндөө сахаа өгсөн их баярлалаа. Тэгээд давчхондоо бол яг энэ миний 20 хэд настай одоо яг тэр одоо галзуу барын аам мэдэргээд нэг Монголын нэг сахаа хэлцүүд байна да. Тийм эсвэл нэг онгор улаан цустай 20 хэд настай гэдэг тий. Тэр яг ирч хүчээр л тулгуурлаж гарсан ном баг. Одоо ингээд харах юм бол голонгуу хандхаарч юм би. Энэ дээр бас хөөрхөн ихц юм уу гэдэг нэг толгойд өгөхөөрч юмнууд би. Яг алдаа оноотойгоо ингэж байна гэдэг чи өөрөө хүн цагийн магтал суралцсан шүү дээ хөгжин тий. Дүнэлт өх нь одоо утгагүй өнөөдрийн байр суурьнаас гол одоо бичих болсон тэр үндэслэл бол яг л таны хэлээд байгаа хуульчдын өөрсдийн бичсэн хуульчдын өөрсдийн ойлгодог хэллийн тактик гэдэг бичлэл үйт. Ална гэдэг байгаа мó аврна гэдэг байгаа мó сүлдээ байдаг. Сүлдээ ээж тэр бичсэн юм аа чамаа ойлгосон юм уу гэхээр үнэхээр үнд. Тэгэд энэ өөрөө бас буруу биш л дээ. Тэр тусмаа энэ ч нөгөө мэрэгжлийн одоо жиггэн амбишнаа гаргадаг. Тэгэх тус өөрт гоё. Англиарсан тийм шүү. Улам ингээл нэг тий уран яруу хэрэглэгддэггүй шиг хичнээн ч одоо тэр compound complex sentence үйлбэрүүд явж байгаа. Бүгд толгой ирүүлээ ачна. За ийм нэг онцлог байгаа даа. Гэтэл нөгөө талаас нь энэ хууль гэдэг том алгоритм шинжлэх ухааны энгийн түвшинд ойлгуулж болох юм байж тээ гэдэг арга гаргачлал руу өөрөө эхлээд яваад орцсон. 1980-ад оны одоо үед бол яг энэ street law гэдэг програм гарсан шүү дээ. Тийм үү? Тий. Одоо хуулийн сургууль дээр бол бүр street law гэдэг хичээл өгд юм бэл. Кредит. Тэгээ энэ юу вэ гэхээр ерөөсөө бидний тэр олон одоо энэ ойлголтууд хүний эрхийн, өмчийн, гэр бүлийн, хөдөлмөрийн харилцааны, шудраг шүүхээр шүүлэхийн. За тэгээд амьдралд хэрэглэж болох энэ олон ойлголтыг энгийн хэлээр яаж иргэн төхөх вэ байдаг. Тэгээд би бол street law гэдэг ном харж ирсэн л та. Харж ирсэн. Үнэхээр ойлгомжтой. Бичлэлт нь ч ойлгомжтой, доторх тэр контекстүүд нь ч ойлгомжтой. Тэгээд энэ дээр илүүтэй санаа авсан гэх юм уу аваад тэгээ бичгтээ бол нэг сэтгүүл зүүн хим маягийн элементүүд оруулаад одоо тэр нь нийтлэл, ярьслага, эссе гэх мэт хэлбэрт оруулаад бичиж үлдээсэн байна. Тэгээд одоо зүгээр бас орхих юм ингээд дуусч байгаа юм биш. Илүү бид нар яг энийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Монголын нийгэмд ялангуяа хувь хүнээс илүү street law өргөжлүүлэх хэмжээний хуульчдын одоо community нэг дугаарт байх хэрэгтэй. Энэ дан ганц миний бүтээл гэхээс илүү хамтын байж болно цааш.
хамтын хэлбэрээр бичигдсэн тийм үү. Улам сонирхолтой болно шүү дээ. Ялангуяа тэр барууны сурагчдыг хараад тахаар зохиогчд нь олон дан ганц биш. Ингэж ээж уламж хамаарч сайжирна гэдэг үнцэг бол харагдаж байгаа. Ийм хэлбэр. Тэгээд бид нар энэнийг бол одоо зөвхөн хуулийн систем дээр хууль одоо хэрхэн бүтээх вэ гэдэг талаас нэг аваад үзэхэд өөрөө ач холбогдолтой юм. Тухайн ингээд нийгмийн антропологийн асуудал гол асуудлууд чинь ингээд бичээд үлдээсэн байна шүү дээ. Одоо энэ чинь нэгсний баримт аахгүй юу? Архив болчих юм. Баримт. Тэгээд тэн дээр магадгүй яа шийдвэрлэж болох вэ гэдэг үнцгтэй. Тэгээд урдсан сэргийлэх арга замтай ингээд үлдэх юм бол энэ өөрөө антропологийн хонтой л уулзж яхад бол одоо яг л нэг гол судлах тухайн юм байна гэж би өөрөө ойлгосон. Яг тухайн үеийн тийм нэг хээрийн судалгаа маягийн юм боо тухайн үеийг бичээд үлдээсэн байна гэсэн үг шүү дээ, тийм. Ялангуяа одоо зөвхөн эндээс тэр хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг аваад үзэх юм бол ер нь болж өнгөрсөн сүүлийн нэг за одоо ч энэ үе яг ном гарахаас өмнөх үеийн 5 жилийн дата бол байгаа шүү. Тэр нь одоо бүхий л төвшөнд яаж ойлгож ирсэн эргээд практик хэрэгжилтэн. Тэгээ хууль яагаад энийг битцээ парламент. Тэгээд эдрээ төв нь юу вэ? Шийдвүүлж чадж гин үгүй гэдэг чинь гарц гаргалгаа эрхцүүлэн чинь явж байгаа байхгүй. Тэгээд яг тэр төвшөндөө аваад үзэх юм бол болох юм бэл. Тэгээд энийг чи одоо өв залгамжлал хөрөнгөөр аваад үзэх юм бол бас болохоор. Хүргэж болохоор энгийн одоо 10 жилийн хүүхдүүдэд их сургуулийн оюутнуудад тохиолдох. Би бас тэрийг хараад намайг одоо ингээд сургууль сурж байгаад бас манай нэг профессор тэгж хэлдэг байсан байхгүй. Чи энэ концепцийг 8 настай хүүхдэд ойлгуулж чадчих чи маш сайн ойлгосон байна гэж хэлжсэн байхгүй. Тэгээ би яг Пүүжигийн намыг харж за энэ яг ийм зорилготой ийм ном байна да гэж тий. Өөрөөр хэлбэл ямар ч хуулийн комплекс хэцүү дугтаг гэсэн юмыг одоо нэг за 8 настай ихэнч одоо хаашаа мэдээж хууль бол мэдээж комплекс учраас ядаж нэг тийм 20 хүрсэн залууд тайлбарлаад ойлгуулчвал тэгэл ер нь бол зорилго хилчиж байгаа мэн гэж би хараад байгаа байхгүй тий. Хамгийн сайн бичлэл гэсэн чинь сэтгүүл зүйд ингэж зааж шүү. Бүрэн бус дунд боловсралтай буюу 9 дугаар анги төгссөн хүн хинж уншаад ойлгож чадах. Тэр бол сайн бичлэж байгаа. Тийм баг. Тэгээд яг энэ бичлэлтэй холбоотой бас нэг жоохон хазаахад сүүлийн үед би бас нэг өөрийнхөө сошиал дээрс нь бичсэн нэг юм бичсэн юм бэ. Ер нь энэ манай сошиал дээр ч 9 шидийн бичигдэж байна. Тэ интернетд ч янз янзын нийтлэлүүд гарч байна. Тэгээ би нэг саваагүйтэй нөгөө ChatGPT-тэй ингээ найзлаад байгаа. Тэгээд тэгхгүй ChatGPT рүү нөгөө нийтлэлийг оруулаад тэгэл нөхөрийн доор бичихгүй энийг ингээд үнэлнэ үү нөгөө critical analysis хийгээд за тэгээд энийг оноо хоёул яг харцсан шүү. Оноо өг гэж бичээд байгаа байхгүй. Тэгэл оноо өгөнгүүт нөгөө нэг би оногийн нотгоор ингээд нэг юм тодорхой юм. Энэ хэр одоо юу гэдгийг clarity буюу хэрэг ойлгомжтой бичигдсэн тий. За хэрэг логикийн зөв дараалал бичигдсэн. За нөгөө evidence based бичигдсэн юм уу? Ямар нэгэн нөгөө bias буюу гажуудал байгаа мó гэдэг ингээд ийм оноо өгөөд тэгээд бүгдэн дээр нэг юм 0-10 хооронд оноо өгөөд дараа нь эдрийг нэгцэн оноо гаргахгүй. Тэгээ би янз янзын юмнууд оруулаад одоо за ганц нэг нэрийн дурд тэр сүүлд нэг алтан тариа компани цэнгүүн захирлын бичсэн гэл нэг Neo гэдэг нэг сайтн дээр гарсан байсан нэг юм фашизм ч нэг юм хараад би тэ өөрөө жоохон либертаруудад нэг өөрөө жоохон байстай болохоо за энийг би өөрөө байстай уншижсэнээс нэг машинаар уншуулаад тэгээд нэг оноог нь гаргасан нэг өндөр оноо авахгүй л үлээ. Дараа нь би нэлээд чамбаа бичигдсэн хүмүүсийн юмнуудыг ингээд аваад одоо шинэ за нуулгүй л яриа чинь Томьёо Бодиогийн бичсэн ганц нэг юмнууд ингээд оруулж үзэхгүй юу? Их өндөр оноо авч байгаа. Гоё шүү. Мундаг бичдэг. Томьёо Бодио бол үнэхээр гоё бичдэг. Тэгээд их өндөр оноо авч байгаа. Тэгээд дараа нөгөө сониуч хүн яах вэ? Өөрийнхөө бичсэн юмнуудыг үзэхгүй хит авч ийн. Бас яах вэ? Гайгүй авч ийн. Ямар ч гэсэн хамгийн доотлолтоо нэг 6 мурга арайш 5-аас доош унчихгүй шүү миний. За яг улаан зам хошигнсон бичгүүд нь бол хошигнсон ч гэдэг юм. Улаан зам нөгөө нэг саркастик бичсэн юмнууд нь жоохон доогоор нь авчиж байгаа. Тэгэхээр нөгөө evidence гэдэг юм байхгүй. Жоохон biasтай. Угаасаа анханасаа biasтай бичигээ бичсэн юмнууд гэж байгаа. Ерөнхий бас нэг жоохон neutral дуу бичиж гэсэн юмнууд нь бас том боломжийн болохоор урамшиж байна нэг өгч. За болох юм байна. Тэгээд би бодохгүй юм. Ер нь зарим нэг юм тайлбаруудыг машин руу оруулаад миний энийг ерөнхий боловсролын хүүхд уншиж чадахгүй гэдэг оноож өгч маань явсан санагдахгүй. Тэрэн дээр нэг 10-аас нэг 8 9 авч ивэл тэгээд ер нь тэр бол болчлоо ч гэдэг юм уу тий. Ийм санаа надад төрсөн. Гайхалтай. Би одоо 2-7 хоног өмнө анх удаага яг наадах чи хийгээд. Үнэхээр тэр үнэлгээ болвол хүнээс хараад бас маш олон дата богино хугацаанд тэгээд сайжруулах зөвлөмжтэй давуу сул талтай. Тэгээ нөгөө үндсэн индикатор шалгууруудад гаргачих. За яагаад гэхээр нөгөө өрөө төсөө нийтлээ бичсэн. За уучлаарай одоо тэгээ манайхан мэдж байгаа таны бас нийтлэл байгаа. Санчрын маань нийтлэл те булганы маань нийтлэлүүдийг яагаад бичээ. Яг ингээд оноо гэсэн. Жигдхэн шүү. Өөрөгдөж үн жигдхэн байлаа. Тэгээд давуу тал нь мэдээж байгаа сул тал нь ч байгаа шүү дээ. Хүн болгоны нийтлэл. Ер нь тийм юм лээ. Тэгээ буцаад хүн чинь
тэрийг харчингууд яг өөрийнхөө нэг арай нэг ганц хоёр тоодог нийтлэлээ өгөнгүүд алтайгаа болоод харчдаг. Тэгээ 10-аас хэдвэ нэгдгээ харчдаг. Нэрэл өстө 8-9 болчих юм бол болж байгаа байхгүй. Тийм юм лээ. Тий. Хоёлаа адилхан юм дээр маш ойрын хугацаанд хоёлоо савааг үтсэн байна шүү дээ. Тийм байна. Яг адилхан үтсэн байна. Тийм байна. Тэгээ тэр бол ажилт юм байл шүү. Манай сонсогч нар байгаа бол тэгээ 10-аас бол 10 яг 9.5 бол өгжил шүү. Харамгүй өгжил. Маш сайн бичигдсэн нийтлэг 9.5 өгж байгаа. Өгжилээ. Би тэгээ саваагуудтай янз янзын хүмүүс юмнуудыг оруулаад байсан байхгүй. Тэгээ манай одоо жоохон pseudo science бичдэг. За тэгээ хуурамч их оромжт моромжтын бичсэн юм бол ер нь 5-аас дээш явахгүй байгаа шүү. Хаяах нэг 6 мурга хөрнө. Тэрний үеийнхэд нэг relevance гэдэг юм дээр өндөр авчиад байдаг. Тэрний үгээр энэ чухал сэдв үгүй юу гэдэг нь бол өндөр хамаатуулах дээр завт шүү. Тэрэн дээр бол өндөр анаа авч байгаа. За тэгэхээр бол одоо гудамжны хууль номн дээр бол хоёулаагийн би энэ дээр одоо нээлттэй бас нэг уриалга хийчихмээр байна. Энэ дээр бол одоо яг үнэхээр ажлын сонирхол асар өндөр байна. Гэхдээ хувийн амбицийн түвшинд биш. Илүү улс бүртээ төслийн хэмжээнд хийж болж байна. Одоо тэр үзэл санаа нэгт нөхдийн community-ийн хүрээнд хийж болж байна. Тэгээд бүр номоо одоо гаргах одоо амлалтыг ямар ч гэсэн үгүй гэж бодож байна. Одоо хүн чинь амлалт гаргана гэдэг чинь ямар ч байсан ажлын даалгавартай хүн чинь хичээгээс өөр аргагүй. Тэгээд сууж байгаа илүү нэг тийм нэмэгдсэн хүртэг гэдэг юм уу нэг бүтээлч байдал бас оруулах бодол бол дотор байгаа. Гэхдээ энэ дөр бол ярилцах суух одоо бүрэн боломж бол байна. Зөндөө яг энэ салбарыгаа тавих юм бол асар их амбиц биш шүү. Тэр нь одоо дан миний биш. Энэ ялангуяа хуулийн салбарт 10 жил ажилласан энэ залуусын. Тэгээд үзэл санаа нэгт эн чинь бас нэг ардчлал төлөвшсөн адаглаад нэг бас үеийнхнийхээ хөнгөрөхөд нэг өсгийн үлэн бас арилцуусууд байгаа шүү дээ. Нэг тийм хомсдол юм биш. Тэгэд энэ одоо залуусын яг зориг зүрх дээр нэгдээд хийж хэрэгжүүлчихэр зүйл зөндөө. Тэр энэ хүний эрхийн ухралтуудын асуудлыг бүр жалмаатал нь угаагаа шүмжилчихэр зүйлүүд байна. Хүний эрхийн одоо тэр цагаан толгойг нь үү, хар номог нь үү, ийм баримтжуулсан бичгэд жишээлбэл. Хоёрдугаар одоо үндсэн хуулийн шүүхтэр хянагдаж буй шийдвэрүүдээр эргээд хүний эрх яаж хөндөгдөж хохирсыг гэдгийг дүгнэлтүүд. Ингээд аваад үзэх юм бол хийх зүйл их байх шүү. Яг залуу насны өвчин бас байдаг. Тэгээ ер нь эдгээр зүйлсийг бол бас боломжтой бол бас юм зарим нэг хэсэг нь бол юм public domain хэлбэртэй гаргаад те хүмүүс ингээд нээлттэй үзэж харддаг. Зүгээр миний бас нэг Монгол бодог юм дээр ихгүй. Ер нь Монгол нэг ном хэвлээд ялангуяа юм popular science гэх юм уу эсвэл юм popular юм бичээд нэг яг та номноосоо мөнгө төгрөг олоод аваад зарцсан юм байдгүй. Угаас миний иргэн тойронд ч байна. Нэг одоо номороо ер нь тэгээд мөнгө олдоггүй юм Монголд хэцөөхөө. За номороо мөнгө олдог хүмүүс бол бас байгаа. Арилж байна. Яг нь сайн ч ном байна тэрний дотор нь бол одоо биш энэ зохиолч аюур зааныг бол одоо яах юм бэ? Тэрний бичсэн юм чинь үнэхээр тасархай гоё юм бичсэн. Тэгээд тэр хүн бол ном нь одоо жилд 1000-аас идэж зарагддаг юм. Уншигчд нь аль хэдийн тогтсон. Одоо тэр хүн бол буян байхгүй тий одоо тэр хүнтэй голонгоо юм лээ өөрийнхөө юун дээр тийм Монголд нөгөө ном биш ланд 200 тийм тэгж хэлдэг өдөр зарагддаг тийм ном бол тийм нийтлэл бол байсан. Гэтэ бол одоо найз байна тий одоо манай ганж авхлан байна тий бас маш нөгөө self publish гэдгээр аюул алдартай ингээд өөрийнхөө дуртгалыг ч юм уу бичгээд энэ ингээд явцдаг иймэрхүү тохиолдол. Гэтэл бол одоо мань мэт бол нэг тийм сурхучиг маягийн юм ч юм уу хийгээд бол нэг тэндээс барыг юм олдгүй байхгүй. Угаасаа мөнгө төгрөг олъё ч гэж анханасаа бичээгүй шахуу юм байдаг. Тэгэхээр энэ дээр бол бас миний бодлоор бол энэ дээр ингээд одоо юу гэдгийг компаниуд ч гэдэг юм уу эсвэл нэг юм сангууд ч гэдэг юм уу те. Энэ дээр бол зохиогч нарт нь бол миний бодлоор грант өгөөд зохиогч нар нь ч угаасаа тэр номороо нэг айхтар мөнгө төгрөг олъё гэхээсээ илүү нийтийн боловсролыг дээшлүүлчихье гэдэг байдгаар ингээд бичдэг юм хэм маяг орж ирвэл бас их зүгээр юм болов уу гэж боддгийн. Одоо ганц нэг номнууд те одоо иймэрхүү юмнуудыг бол ингээд хийгээсэй гэж боддیں۔ Тэгээ энэ яг зүгээр нэг юм хачир санаа шүү. Тэгээ энийг бас энийг сонсож байгаа хүмүүс бас энийг дэмжмээр байвал энэ ном дээр ажиллахаар бол бас бүжээтэй холбогдоо те ингээ яваасаа гэж хүсэж байна. За хоёлаа юу руу оръё? Гудамжны хууль номны талаар ярьлаа, хууль эрх зүйн талаар ярьлаа. Хоёлаа нэг жоохон жижигэн одоо нэг тийм сэдв рүү оръё те. Яг нэлээд хүмүүс бас хоорондоо асуудаг нэлээд ярьдаг юм. Жишээл ийм асуулт хэрэгжиж л дээ. Хууль ус болон шударга ёс хоёр хоорондоо ер нь адилхан юм уу? Ялгаатай юм уу? Хуулийн дагуу л байвал ер нь зөв юм уу гэдэг. Одоо нэг манайхан ч тэгдэг шүү дээ ингээл баригч өө энэ бүхэн хуулийн дагуу энэ хуулийн дагуу хийсэн гэхэл одоо улс төрч нус тэгдэг шүү дээ. Өө би хууль зөрчөөгүй л гэдэг ингээд яриад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хууль ёс, шударга ёс, магадгүй өөр ямар ёс байна те. Одоо ёс зүйч гэж бид нар бас яриад байдаг. За бас ёс суртахуунч гэж яриад байгаа те. Энэ юмнууд ер нь хоорондоо яаж болдог? Хүмүүс ингээд амьдралдаа айгүй сонсдог үгнүүд байхгүй.
Тэгсэр н хоорондоо эдгээр юу ингээд яадаг юм бол эдрийн нэг тийм нюансыг нэг жоохон гаргаж хэлж өгөөч. За хичээе. Нилээ өөрөө том зэдв штэ. Маргаанууд жоо онлын маргаанууд. Энгийн төвшөнд яг нэг жишээл хэлийж бодож. За энийг бас харьцангуй мэдэх бах. Германы одоо профессороос гарсан жишээл дээ. Тэгээд тэр юу гэхээр хичээл дээрээ одоо кейс өгсөн баг. Кейс дээрээ бол нэг юм алюминий мод тийм үү тариад. Гэтэл хөршин тэр доор нь өөрийнхөө газар дээр ш дайлайлна. Алтан зул юм цэцэг тарьсан баг. Гэтэл алюминий мод нь өөрөө боловсрохоор тэр цэцгийг гэмтээгээд исэн баг. Уцрын нугалдаг ч юм уу унгаагаад. За энэ альныхын зүв бэ шудрагуу хуулийн эцгүү гэдэг юм дүнэлт өгөхөр. За оюутнууд хичээсэн. Яаж сайн хууль мэддэг, хууль хэрэгэлдэг харуулж байгаа юм л та. Илээхэн жишээ оруулаад ирэхээр гэтэл нэг одоо алдаа их юм сургаал байсан нь өөрөө хууль ёсноос илүүтэй тэр амьдралын тэгээд шудраг ёсны үзэл санаа байсан. Тэрний юу гэхээр хоорондоо зөрчилдөж болохгүй хоёр зүйл байсан байгаа. Боломжгүй гэсэн бодит амьдрал дээр хэрвээ анзаарсан бол яагаад тэгэхээр бид нар нэг алим жимс бол намар ургадаг гэдгийг мэдээд байгаа нэгт. Алтан зул цэцэг гэхээр ерөн цэцэг хавар дэлгэрдэг мэдээд байгаа. Тэгэхээр энэ хоёр өөрөө тавцахгүй л гэж байгаа. Тийм санаа байсан юм бэл. Тэгэхээр энэ бол өөрөө тэр хуульт ёс шудраг ёсны чинь хамгийн зөв бас хариултуудын нэг байж болно гэж бодож байна. Хоёрдугаарт энэ хуульт ёсны тухай сургаал шудраг ёсны тухай үзлүүд бол нийгэм дээр буухтаа бол хоршоод байгаа. Ингээд цуг юм шиг тий. Шудраг ёс хуульзуудтай тэрийг яам гэж нэрлэе гээл нэг явдаг. Угаасаа л гадных дээр бас тэгдэм шүү байгаа. Justice Ministry of Justice тэгж явдаг. Гэтэл бас хоорондоо салчаад байгаа зүйл байгаа. Шудраг ёсны дагуу хандсан уу гэхээр хариулт нь хэцүү. Хууль ёсны дагуу хандсан уу гэхээр тийм байгаад байдаг. Нөгөө бичигдсэн хуулийн өрөө шийдвэрлэсэн шүү дээ яах юм бэ гэдэг. Гэтэл түрүүний биний нэг хэлсэн тэр нэг жишээ байгаа. Монголын нөгөө нүүдлийн мал аж ахуйтай холбоотойгоо. Хууль ёсны дагуу юу гэхээр тийм байгаад байгаа. Шүүх шийдвэрд гарцсан. Шудраг ёсны дагуу юу гэхээр үгүй. Гомдолтой байна. Ягаад шудраг ёсны дагуу байж боломгүй зүйлс байгаа байхгүй. За ийм жишээнээс эхлэх юм уу даа л гэж би бол бодож байна. За тэгээд илүү энэ санаагаа дэлгэрүүлээд ярих юм бол жижиг мэт боловч ус үндэстний эх орны хувьд ярьж болох юм асуудлууд гарна. Шудрагуу эсвэл хууль ёсны дагуу юу эрх зүйн ёсны дагуу гэхээр нийгэм чи өөрөө 7 хоног болгоно нэг тийм өрнөлттэй биш. Энэ дээр нь холбогдохгүй хуулийн асуудал жиж алга. Яг энэ хоёр онлоор бариад үзэхээр зөрчилтэй төвчин. Орондоо зодтолтой төвчин. Уулын чинь хоршоод яваад ивэл сайн байхгүй юу? Тийм эцэстээ нийгмийн хөгжил. Нэг жишээг аваад үзье одоо аль ч шудраг ёс руу нууг орсных талаас яг уу эрдэмтэд байр суурь хэлэх бах. Энийг бол би хүндэтгэж чинь олооруулж үзэл байх хэрэгтэй. Цэргийн засаглалын асуудал дээр одоо бүр хариуцлагатай хэлэхэд бид нарт зардал үр ашигын тооцоог аваад үзэхээр дэлхийн хөгжил тийм үү хүн төрөлхтний хөгжлөө аваад үзэхээр эдгээр димэл юм байгаа санагдаад байна. Тэгээ өөрөө бас практик байсан үнэ үед. Одоо дайн байлдаан боллоо гэхэд бид нар өөрийгөө батлан хамгаалах цэрэг харимттай юу гэхээр тийм гэж хариулна. Зэвсэглэл техник дээрээ яг төдийл ярьдаг байх улсын нууц гэдэг. Тэгтээ бүгд л мэдчихэж шүү дээ. Танк нэвж нөхөр явдаг танк байхгүй. Одоо энэ сайхан гадаад нисгчээр төгсөөд ирсэн залуусыг харахаар онгоцон байхгүй нисчихэд. Тэр нөө нарийн мэрэгжил хүчрээ сургалтанд явчихдаг. Яах гэж төгсгөөд байгаа. Эсвэл нэг дугаар цэргийн анги дээр аваад үзэхэд за нэг шин цэргийн 120, хуужаа халууд нь 100, нэг 200, 220 цэрэгтэй анги баг. Нилээн бас том цэргийн анги. Тэр 200 цэргийн чинь тижээж байгаа нийт албаа хаагчид цэргээс гадна нөгөө энгийн усуд байгаа шүү дээ. Одоо уурын зугаас ахуулаад халуус 300 шүү дээ. 200-ыг албаа алуулах гэж нэг жилд. Тэгээд хэрэгтэй юу гэж хариулах юм бол би тэр сандлагаан зардал үр ашигын тооцоон дээр үгүй гэж хариул. Харин эсрэгээрээ цомхон чадварлаг цэрэг харимт байх юм бол очих юм шүү гэдэг байдал. Дэлхийн нийт өөрөө эний чинь том маргаан явсан шүү дээ. Одоо жишээлбэл Америкийн яг энэ цэргийн багц зүйлийг баталж байхад Friedman гэдэг Нобелийн шагналыг тийм. Цэргийн генералтаа яг бодит протоколтой маргасан баг. Яагаад вэ гэхээр цэргийн генерал нь хэлсэн байгаа. Тухайн үед одоо 1960-аад онд л доо. Бид нар тийм хөлсний хүн хэрэггүй эдийн засагч тань шиг. Америк бол агуугран батлан хамгаалах салбар руу хүчтэй байх хэрэгтэй, дэлхийд өрөх хэрэгтэй. Бид нар байнгын цэрэг харимттай байх хэрэгтэй, албадлагын байх хэрэгтэй л гэдсэн. Гэтэл нөгөөдгийн зардал үр ашиг буюу эдийн засгийн тооцоол хийгээд үгүй гэдгийг хэлсэн байдаг. Маргас. Тэгэхээр хариулт нь за тэгж ярих юм бол
Өнөөдөр энэ цугаа би та бүгдэж хөлснийхөө мөнгөөр л ажиллаж байгаа шүү. Тэгээд энэ тогтолцоог нь либералчилсан баг. Одоо өнөөдөр тэр тогтолцоо сайн дурна шүү. Хэнийг ч алдахгүй. Гэхдээ Америкийн тэр цэрэг айрам зэвсэглийг бид нэр мөн үгүй дэлхий дээр үлж байна. А хүсэх юм бол өөрөө цалин өсөө аваад цэргийн албаа хааж болно. Магадгүй тэр энэ ихийг сахиулаад тэр Иракийн дайнтаа оролцсон юм уу? Дэлхий дахинд явж болж байгаа юм. Тэр энийг бид нар өөрчилж болох уу гэхээр болохоор ардчилсан мөн. Засаг түвшний тэргүүн хий ерөнхийлөгч санаачилж болох уу болно. Цаана хэн очиж юм? Монголын ард түмэн очиж шүү дээ. Гэтэ би цэрэг аримыг үүсгэж байгаа юм биш. Татан буулгыг гэж байгаа юм биш. Цомхон чадварлаг үнэхээр хэрэгцээнд тулгуурсан энэ тогтолцоороо жишээлбэл орж болохын жишээ маа гэдгийг л энэ шудраг усны онлын дагуу хэлж байгаа. А гэтэл харамсалтай энэ чиглэлээр нэг ч хүн дуурж байгааг харахгүй. Айдтай ч гэж магадгүй эсвэл мэдэхгүй ч гэж магадгүй. Би өөрөө цэвэр нөгөө хуулийн үнийн хувьд хэлж байгаа. Хүндлэнгөөс хардаг хүний хувьд. Яг нэг өөр нэг эсрэг үнцэг гэх юм уу да нэг арай нэг контр үнцэг гэх юм бол одоо жишээ нь өмнө солонгос байна шүү дээ. Угаасаа хойд солонгостойгоо одоо бол дайны байдалтай байгаа шүү дээ. Тэр үуч нь галз зогсох гэрээтэй байгаа болохоос биш нөгөө инх тайвны хэлцээр одоо болт байгуулагддаг байгаа. Тэгэхээр яг өөрмөц кейс л дээ. Гэтэ яг нэг би нэг цэрэг армийн асуудлаар бас миний сонсч байсан юм нь болохоор энэ нөгөө нэг их зөв хийх манад бол буруу хийж байгаа. Би хэлж байна. Их зөв хийх юм бол нөгөө залуучуудынхаа бие бэлдэр их оронч үзэл одоо нэг тийм стандартыг хангах гэх юм уу да. Тийм зорилгоор хүн хэрэгэлдэг байсан бол их тийм байж болох хуулиур юм байна. Анхны зорилгоор. Анхны тэр нэг зорилгоор. Гэтэ манад бол тийхгүй байгаа даа шүү дээ. Төмс хураалгаж байна. Барилга хориулдаг ч юм уу. Тэгэхээр уг нь бол зорилго нь юу юм бэ гэхээр тэр залуусын тэр нэг бие бэлдрийн стандартыг хангуулах нэг талаас. Нөгөө талаас одоо Швейцар өрнөц кейс гэдэг тийм иргэний нийгмийн эсэргүүцэн хамгаалагч гэж яриад байгаа. Тэр Швейцарууд ч юм бол баг ихэнх эмэгтэйчүүд нь гар буугаар буудаж чаддаг гэж байгаа. Айл болон зойронд нь буу зэвсэг байж идэг гэж байгаа. Бүгд жилдээ нэг удаа ч юм уу хоёр удаа ч юм уу нөгөө дрил буюу цэргийн сургалт хийдэг гэдэг байхгүй. Тэгээ нөгөө юугаараа. Тэгэхээр Швейцарт очих юм бол яг нарийн тулгын бол тийм одоо яг мэрэгжлийн айрам нь бол ингээ хилд хязгаар дээр ачууд юм ингээ байж идэг гэж байгаа. Яг цагаад болоход бол бүх эрэгтэй эмэгтэйгөө бүгд буугаараа байлтаж чадна гэж байгаа байхгүй. Тэр надад бол одоо тэр нэг иргэний бэлэн байдал гэх юм уу да тий. Тэр талаасаа л одоо их харуул энэ их зөв юм болов уу гэж боддог боловч одоо өнөөдөр манад бол энийг бол цэрэгт явах чинь манайхан юу гэж ойлгоод гэдэг гэлэн тамлна. Тэгэл өрөөл татанхаа болно. Заримдаа бол бүр амнасаа алдна гэдэг ийм юм болчоор бол жишээлбэл би хувьдаа бол цэргийн тогтолцоо нь өөрөө буруу учраас тэр хүний эрхийг зөрчилж байгаа. Одоо ингээл тэр цэрэг амиа алдах асуудал жил болгол гарч байна. Яагаад өөрчлөхгүй мэдээгүй. Энд чинь өөрөө том тэр тогтолцооны асуудал л да. Нэг зөвлөлт маягийн цэргийн системтэй тэгэл тэрүүгээр яваад байгаа юм байна л гэж. Тэг хэдхэн орон байгаа. Хууч нэг зөвлөлтөөс задарсан яг энэ тогтолцоо руу хадгалаад үлдсэн болов тийм юм байгаа. Гэтэл тэр одоо зүгээр тисчүүлдэг хичээл орох хэрэгтэй байхгүй. Нэг жил одоо юу сураад ирдэг мэдээгүй. Одоо энэ ганцууд болно. Тисчүүлдэг тэр юу байхгүй шүү. Тэгэл амнасаа алддаг. Ийм харамсалтай. За ингээд чи хоёрын ярих ч юм баах ярьж болохгүй ч юм байгаа бах тийм бах. За энийг жаргая. За одоо манай Пүжигийн ажиллаж байгаа салбар ч юм бол одоо Globe International гэдэг хуулийн төрийн бус байгууллага тийм илүүтэй сэтгүүл зүйн салбарт ажиллаж байна. Яг уу салбар гэх юм бол одоо хүний эрхийн иргэний нийгмийн салбар. Иргэний нийгэм. За би жоохон. Тэгэхээр энэ дээр бас нэг сонирхмоор байгаа сүүлийн үед бас нэлээд хөндөгдөд байгаа асуудал бол энэ нэг мэдэх эрх гэдэг ойлголт яригдаад байна тийм иргэний мэдэх эрх гэдэг. Тэгээ би бол энийг их чухал гэж боддог юм л да. Яа тэгэхээр манай эдийн засаг дээр бас энийг ярьдаг байхгүй юу гэх нөгөө information asymmetry гэдэг одоо мэдээлэл тэгшвэс болоод ирэхээр энд нөгөө буруу шийдвэрүүд гардаг. Эсвэл нэг тал нөгөө талаа нөгөө мүлждэг. За мүлждэг нь чааш нэг талаа мэхэлдэг тийм нэг ийм дүрх давуу одоо байдлыг бий болгочдөг. Тэгээ энээс болоод нөгөө зах зээл ч гэдэг юм уу одоо бид нар бол зах зээл гэж ярьдаг тийм тэр маань ингээ үрээ шиг болчдөг гэдэг. Иймэрхүү юм бид нар ярьдаг. Тийм учраас аль болох мэдээллийг ил тодоолох хэрэгтэй, тэгш болгох хэрэгтэй гэх энэ талаас ярьдаг. Тэгэхээр манад одоо энэ мэддэг эрхийн асуудал ер нь ямар төвшөнд яваад байна. Сүүлийн үед чинь бол одоо манай энэ засгийн газар чинь PR-ийн засгийн газар болчлоо гэдэг одоо ч үргэлжлээд байгаа засгийн газрын харгаар нэг PR-ийн шинжтэй айлхал үргэлжлээд байна. Хоёрдугаарт ер нь төр мэдээлэлээ хэр их нээлттэй өгж байна вэ тий. Сая одоо бюро санаагүй бас нэг ойрхон жишээ ихэд л одоо нэг Норгийн кейс байна шүү дээ тий. Яг юу болоод өнгөрчв тий. Ингээд Норг гэл хэдэн нөхдүүдийг нэг шөн нэг тийм за тэр чинь юу лээ
хойшлуулшгүй ажиллагаа байлаа. Нэг томьёоноос ялгаа мэт чинь гүйцэтгэх ажиллагаа хэрэг нэг хойшлуулшгүй нэг хэрэг. Тэгээ нэг баахан юм хийгээл тухайн үед нь байсан хууль зүйн сайд нь чухам би толгоогоороо даана гэл ингээл даналцж исэн. Нөхөр чи өөрөө яваад өглөө. Ингээд нэг ингэсгийж гал ингээд нөгөө сарнаад алгуулчих жоох байхгүй. Хойшоогоо яг юу болсон. Тэр хүмүүс гин буруугүй байсан юм бол тэд дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан албан тушаалтнууд хариуцлага хүлээсэн үү? Энд чи одоо нэг юм болчиход байна шүү. Нэг нөхөр хонол гаргасан байна тий. Тэгээд тэр хохирлын төлөөс нь манай чинь бас нэг одоо энэ цагдаа цэргийнхний юм чинь нэг талаасаа нэг хүнийг яллах гэхээс илүү тэр нэг процесс дээрээ залхаан зэрлүүлэх гэдэг нэг юм байна шүү тий. Зүгээр тэр нэг юмд тэр процессд нь оролцсон өөрөө тамтай тий. Зүгээр баг худалчин зүйл за ялаа авчиад торгуулаад төлчөө гэвэл баг илүү надад зардал багтаа болчих гээд байгаа тий. Зүгээр надад ял өгчих тий. Гэс наадгаар чи би торгуулаад төлөө яваад өгмөр юм тий. Тэгэхгүй ингээл нэг юм янагдан хорлох маягтай ингээл байлгаал байдаг тий. Яа юу болж байгааг нь мэддэхгүй. Тэгээд нэг хуулийн хугацаанд нэг дид хоногийн дотор гээл ингээл сунжирдаг тий. Тэрний яг хуулийнхаа дагуу байгаа юм л та. Тэгэд энэ мэдээллүүд ингээд сарнаад байна. Юу болсон юм болоо. За нөгөө X ерөнхий сайдны хүн орлогоо нотолсон гэл АТГ-гээс нэг чухам хүн нэг юм гаргацсан байсан. Эн чинь юу болчихвоо? Яг үнэхээр нотолсон юм. Хойшоогоо энийг мөшгөх юм уу? Тэ энэний хойноос хэн явах хэвээр юм те. Ингээд одоо нийгмийн дуйлаантай хэрэгүүд гэх юм. Одоо хэрэгүүд ч одоо энэ сенсацууд гардаг. Нэг хэсэг байдаг, мартагддаг, сарндаг, ингээл нэг. Тэгээ бүр тэрэнд нь нөгөөдөл нь гарцсан. Нэг талаас хүмүүс нь ингээд дасцсан, нөгөө талаас нөгөөдөл нь гарцсан. Нэг сенсацийг гаргаж ирээл мартагнуулаад тэгээл дахиад нэг сенсац шидээл ингээ яваад ангууд нөгөөдөл нь ч бодож байгаа шүү дээ. За нэг хэрэг хийчи. За баригдуул нэг сенсац болно. Тэр үед нь тэгсгээд твтэх аргалаа зогтчих. Тэгээл жавсчи те. Нэг ийм байдалтай болоод байгаа. Тэгэхээр энэ тал дээр бид нар одоо энэ ямар оролцогчд болоод байдیں۔ Бид нар энэ мэдих хэрэг энэ юм юу нь яаж хангадгийн болоо. Яаж хангуул юу нүр ашигтай юм болоо гэдэг тал дээр. За яага мэдэрх чухал вэ гэдэг дээр энгийн жишээ одоо бид нар угаасаа мэдээлэлээр сангаж яадаг хүн бодгоолын хувьд тийм сониуч юм байна л да. Өглөө босоод цаг агаарыг адаглаа харна шүү дээ. Чи мэдээ байхгүй мэдэх хэрэгцээ байна. Юу өмсөж явах уу гарах уу гэдгээс шалтгаалаад бороо орж ийн шүү дээ тий. За Монголын хувьд болохоор яг энэ мэдэх хэргийн асуудал дээр үнэхээр тогтолцооны асуудал бий. Бид нар нөгөө гурвалжингаараа аваад үзэх юм бол хамгийн ихэнд мэдэх хэрэг хүм дээд зэрэгээр мэдэх хэрэгтэй. А нөгөө талаас тодорхой хэмжээнд хуулийн үндсэн дээр нууц асуудал байдаг. Бүх улс өнөөдөр төрийн нууцтай. А тэгээд энийг Сиркузагийн зарчим гэдгээр аваад үзэхээр мэдээлэл дээд зэрэгээр нээлттэй цөөн тооны мэдээлэл хуулийн хүрээнд таалттай байх хэрэгтэй байхгүй. А манай тогтолцоод болохоор яг урвуу. Энэ гурвалжингч урвуу. Аваачаад мэдээлэл хаалттай. Хүсэх юм бол бид нар зарим төрлийн мэдээлэл өгье гэдэг ийм дүнтэй яваад ирдэг. Тэгээ энийг одоо бид нар дажгүй хуулиуд гаргаад өөрчилж чадахгүй шүү. Ухамсарын асуудал, эрх зүйн соёл ухамсар төлөвчлийн асуудал нь гологдоод байна. А хууль бол нэгэд өгчлөө. Нийтийн мэдээллийн тухай хууль гэдэг бол батлаа. Хамгийн анх бид нар 2011 онд энэ мэдэх эрхийг хамгаалсан бие даасан улс, одоо хуультай улсуудын нэг болсон. Мэдээлэл тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хууль гэдэг 10 жил хэрэгцсэн. Хангалттай сайн төв үүргээ гүйцэтгэсэн баг зэргийн асуудал байсан уу байсан. Тэгээд одоо 2.0 гэдэг буюу дараагийн шатанд шинжилсэн найруулга нь энэ нийтийн мэдээлэл хууль болсон шүү дээ. А гэтэл аваачаад нийгэм тодорхой асуудал дээр акц дэвшээ өгж гэнэ үхээр кейсүүдээр бол өгж байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан дээр боловсролын зээлийн сангийн асуудал зөвхөн нэг хэсэг нь шүү. Энд чинь 500 гаруй төрлийн мэдээллийг нээлттэй болгосныг нэгэнд тоохгүй. Боловсролын зээлийн сангийн асуудал. А гэтэл тэр уламжлалт тогтолцоог ам бүгдээ хадгалаад байгаа хууль чинь төрийн нууцын тухай болон албаны нууцын тухай хууль гэдэг хуультай. За энэ дээр бид нар нэг үндсэн хуулийн цэцээр нэг маргаа өрнүүлж ирсэн юм 21 онд. Тэгээ дунд судал хүртэл яваад нэг дүгнэлт бол гарсан. А энэ өөрөө 2019 онд хийсэн судалгаан дээр тулгуурсан цэцэд гаргасан одоо мэдээлэл байсан л да. Яг энэ болохгүй байна гэдгийг хэлээд идэг. Тэгээ хууль зөвхөн одоо нууц зөвхөн хуулийн хүрээнд байх хувьд өнөөдөр төрийн байгууллагын дарганаар албан нууцыг батлаад байгаа байхгүй. Энэ чинь өөрөө олон улсын гэрээг юм байна. Үндсэн хууль, бусад хууль тогтоомжууд зөрчиж байна гэдэг маргаа явсан. А гэтэл цааталт нь одоо бас нэг асуудал байсан. Яг хөө зэц дүгнжиж болъё. Яг хөө үнэхээр гэтэл тэр олон нууц цаашаа явчихсан. Замраг болно үст. Энэ дээр илүү фокуслсан болоо да гэдэг бодол бас байдаг. Бас энийг бас бодох ёстой зүг байхгүй юу? Тэгэхгүй аваачаад нэг талаар шийдчихдэг энэ олон нууцын асуудал чи яах? Үнэхээр бас нууцлах ёстой юмуд байгаа. За тэгээ сонирхолтой энэ маргааныг ягаа ярьж гэнэ вэ гэхээр тагнуулын байгууллагаас нэг судалгаа орж ирсэн байхгүй хэрэг хэмжээ зөвлөх ажиллагаатай холбоотой. Гэхдээ энэ нөгөө
төрийн байгуулагчтай тагнуулдаг чинь нээлттэй төрийн хийсэн бүх судалгаа одоо энэ нийтийн мэдээлэлээр тийм учраас ярьж байна. Дэлхийд байхгүй нууцын солилттой хор бэл. Тэр өөрсдөө техникийн судалгаа. Юу гэхээр төрийн нууцыг аваачаад албаны нууцтай адилхаад аваад үзсэн ганц солилттой хор Монгол гэсэн байхгүй. Амир угаз. Тэр албаны нууц гэдэг чинь төрийн байгууллагуудын дарга нарын л чагсаалтаар батлаад байгаа нууц шүү дээ. Инээдтэй. За бодит кейс ярих юм бол өнөөдөр нэг аймгийн хот байгуулалтын юугаа нууц гэсэн гэж байна. Тэр албаны нууцаар. Хот одоо төлөвлөлтөө. За одоо хотын А бүсэд жишээлбэл газар эзэмшиж хувь хүмүүсийн мэдээлэл яваа гэсэн хувийн нууц гэсэн гэж. Бодит шүү дээ бүр яг тэр судалгаа. А тэгвэл ямар компани байгуулах эзэмшээд байгаа байгуулахын нууцаа гэсэн гэж. Тэгэхээр Монгол бол өөрөө юм нууцын орн болчиход байгаа учраас нэг талд нь мэдих эрхийг баталгаажуулсан бие даасан үйл байгаа ч гэсэн зөрчилдөөнтэй тэр нууц үйлдэл яаж мөрөлдөх үү юм юу ч чаддаг. Тэгээ гацц. Тэгээ эн чинь үндсүүлэлцээс дүгнэлт өгнө гэдэг чинь эрх зүйн орчныг боловсронгуй болох хэрэгтэй байхгүй. Улсын хурлд. Нөгөө хууль тогтоогч нарт өгцөн. Тэр эрхийг нүрээ талдахгүй. Эрх мэдэл алдахгүй гэж шүү дээ. А гэтэл алдаа байгааг мэдээд байгаа зөвлөмжүүд байгаа. Өөрчлөхгүй шүү. Өөрчлөлгүй нь хүнд ашигт. Энэ мэдээлэл дээр байгаа улс төр бизнесийн бүлэгдэл ашигтай учраас өөрчлөхийг хүсэхгүй байна. А өөрчлөж юм бол энэний цаан чинь энэ олон хөгжлийн банкны жидүүгийн ногоо автобусны улгаанууд чинь гараад ирнэ. Эдгээр зүгээр өнөөдөр нийгэм тогтсон тэр авилга хэл ахуулж чинь зөвхөн мөсөөл байхгүй. Мөсөөл. Оройн харагдаж. А тэгээ улс төрийн зорилгоор гаргаж байгаа. Тэр чинь нөгөө төрийн нууц байсан юмыг хэсэгчлээ дээр гаргаад байгаа шүү дээ. Тийм. Улс төрийн тоглолт ороо гаргаж байгаа шүү дээ. Тийм. Нэгсээ сайн дэж гарахгүй байгаа шүү. Суурьаар наваад үзэх бол энэ олон уулгаа чинь тэр нууцаар л яваад байгаа байхгүй одоо хүртэл. Бага. Одоо цаашид ямар олон уулгаа гарч ирэх юм бэ? Тэгэхээр ер нь маш шулуугандаа хэлэх юм бол манай зовлонгийн шалтгаан юм энд байгаа юм биш үү? Би одоо энэ нэг юм хөвөрдөх юм бол баг энийг л хөвөрдчих юм бол хоёрдугаарт магадгүй тэр мэдээллийг ашигладаг асуудлын зангилаа байгаа даа. Маш том зангилаа. Одоо би энэ дээр л байна гэж хараад байгаа байхгүй. Тэгээд энийг ашиглаа сурцсан төрийн бус одоо иргэний нийгмийн байгууллагууд тэр мэдээллийг ашиглаа сурцсан. Иргэн тэр мэдээллээ яаж нэхэж чаддаг. Тийм иргэнтэй болчих юм бол би бол энэ хулгай ер нь бол баг багаар хөнгөх юм байна гэж хараад байгаа. Ер нь хулгай шин тэгэл харанхуй гудамд л болно шүү дээ тий. Гэрэлтэй газар, камертай газар хулгай бараг болохгүй шүү дээ тий. Тэгэхээр нэг усандаа бол маш энгийнээр хэлэх юм бол энэ улсын одоо улс төр барьж байгаа хүмүүс бол ерөөсө камерын унтраагаад гэрлийн хаг цогчоол тэгэл тас харанхуй болгож байгаа л хулгай зэлгийг хийгээд байна гэж би бол хараад байгаа байхгүй. Тэгэхээр би энэ мэдэх хэрэг гэдэг концепцийг энийг ер нь сайжруулах талаар одоо манад ер нь өрнөж байгаа төслүүд ч гэдэг юм уу эсвэл энэ мэдээллүүдийг цуглуулсан материалуудыг ер нь хаанаас олж үзэж болох бол те манай одоо энийг сонсож байгаа хүмүүс би одоо баг хамгийн айхтар тийм хурц сэдв сүүлрүүл орж ирж байна л да те энэ яриан төсөв нөө те мэддэг хэрэгээ сонсох хэрэг энгийн юм сонсогдоод байгаа. Тэгээ хойдолтой хөвөрдөөд үзэхэр энэний ардталт бол маш одоо дөрөвний бүжиг илдгэр яг тэр мөсөн уулын орой энийг зад татах юм бол доошогоо тэр мөсөн уулын доотлын хэсгийн одоо нэг 101 юм чулуу байж байгаа чулууг ангууд доор нэг өтөрхөө ярзгандаг да тийм би бодлоо нэг тийм юм болчихно тийшээ гэрэл тусгаал тэр чулууг аваад хийчих юм бол доотлолт нь ер нь бол язгандах юм шиг тий одоо тэгээд дандаа сайхан юм ярэ одоо ингээд болж утгагүй юмнуудыг одоо хуйлтаагааж ихэд байна гэж бодож иж магадгүй манай сонсогчд за бид нар энэ хуулийн засаглал энэ хүчийг ашиглаж чадах юм бол нөгөө хүмүүл иргэний чарлсныг рүү орно л доо жишээлбэл одоо боломжийг ярэ тий барилга байгууламжийг улсын комисс түлээж авсан комиссийн дүгнэлт өнөөдөр хил тодох байгаа. Факт дээр харин гүн биш үл. Гэтэл тэр чинь хэн гарын үсэг зурсан байна. Комиссд орсон байна. Бүгд хил тодох шүү дээ. Байна гэсэн үг. Жижигхэн методологч асуудал. За энгийн ахуйн төвшөндөө бүгд аваад үзье. Барилгын бүтэн багцуулалт. Багц гэдэг чинь хэд үйл байгаа. Тэгээд хэдэн зуун дүрм журам байна. Энгийнээр аваад үзэхээр тухайн одоо гудамжинд ингээ гараад алах хэвэл тухайн барилгын чин суурийг чинь 30% ногоон байгууламж авах хэрэгтэй. Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүний орцгаарч чөлөөт авах хэрэгтэй. За өөрийн амьдарч буй хороо орон сууц хотын төвөө ингээ бодоод үзье. Хангаж байна үгүй гэж. Тэгээ энэ чинь эмчлэх арга өөрөө хуульд байна вэхээр байгаа гэж. Тэгээ яагаад үгүй вэ? Хиний ирэх ашиг байна гэдэг ийм асуудал гарна гэж. За тэгээд энэ бүгд чинь өөрөө жижиг мэт жишээ боловч бичигдсэн томьёолтой зүйлүүд байна. Тэгэхээр энийг бид нар яаж сурталчлах вэ гэхээр нөгөө мэдээлэлтэй хүчрэх иргэний нийгэм иргэдийг бэлтгэх гэн зүй өснө юм бэл. Энд гарц гаргалгыг одоо ганц хуульч нийтэд яах.
бүхний тэр мэдэхгүй байхад ийм жижиг зүйл байхгүй. Тэгэхээр өөрчлөлт авчирна гэдэг бол өөрөө нэг тийм том ойлголт мэт сонсогдож байж боловч жирийн нэг иргэн хангалттай хэмжээний нийгэмд өөрчлөлт авчрах хүч чадал ч өөрөө хуйлд байх. Тэр энийг бид нар бол шахаж хардж авах хэрэгтэй. Тийм бүлэг хорооддоо иргэн хүн тус бүр. Тэгэх юм бол одоо тэр зориод байгаа сайн сайхан нийгэм рүү чинь их өссөн үсээг л улсаад орно шүү дээ тийм. Би бол өөртөө чинь яг энд бас санд нэг байна л да. Би саяхан босон кейс юу вэ гэхээр би нэг эдийн засаг хөгжлийн яамны нэг мэдэн дээр би жоохон стрессцэн байхгүй нэг тийм зүгээр нэг юм бичих цаасны зураг оруулснаа нэг хувь хүн өөрийнхөө стори хийж байгаа юм шиг нэг тийм гайлмайлтай холбоотой тайлангийн өрчсөн тайлан гарлаа гэх нэг тийм мэдээлэл одоо манай төрийн байгууллагууд тавьсан байсан байхгүй. Би тэгээд жоохон игдүүцсэн байхгүй. Энэ одоо хувийн аккаунт юм уу тий. Тэгээд энэ тайлан чим хаана вэ? Тэр тайлан гэж би хармаар байна шүү дээ. Чиний тайлан гаргалаа гэдэг нэг юм гой зураг орж байгаа чи эсвэл нэг сайд нь масатлаа инээсэн зураг байлаа гэд би тэргээр чи юу хийх юм бэ те. Одоо манай төрийнхний нэг бас нэг PR-ын засгийн газар гэдэг төрний яриад тэр ихгүй. Нэгэн бодлоо хэр нэг сайдын масаацсан зураг л явж идэг байхгүй те. Эсвэл нэг гой хувц өмссөн чухал царайсан хүмүүс цугларсан зураг л байж идэг байхгүй. Тэгээ нэг мэдээ. English below гэдэг юм та. Тэ? А яг тэр нөгөө тайлан тэн дээр тавьсан презентацийн байдаггүй байхгүй. Би тэрийг чи хармаар ш. Тэн дотор ч юу вэ? Та нар юу ярьсан юм? Шаардлагатай бол хураангуу тэмдэглэлийг би хармаар байгаа байхгүй тий. Тийм би шаардаж эхэлж байгаа. Тэгээ би эдийн засгийн хөгжлийн яамд шаардаад ингээд жоохон жон гэсэн чинь над руу нэг тэнд байдаг нэг албаны хүн хуваараа чат хийсэн л дээ. Манайх пэйжийн хайд минийг сольсон шүү гэж хэлсэн. Энэ бол нэг өөрчлөлт биз. Тэгээ эн чинь бас нэг жон гэсний ач тусаа байхгүй. Дараа нь би Монгол банк руу бас нэг хэд удаа жон гэсэн байхгүй. Тэгээ манай шавнарч байдаг те та нар арайчтай гэдэг. Тэгсэн бас нэг дэвшил байна. Яасан гэсэн Монгол банк 2024 онд болсон бүх янз бүрийн одоо Монгол банкнд болсон тийм ихтгэл хилцүүлгүүдийг бүгдийг цуглуулад слайдуудын бүгдийг тавьчих. Харамсалтай нэр 25 оных нь одоо болтол орог байлаа. Ямарсан 24 оныхоо бол бүгдийг ингээд цуглуулад тавьсан байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч хэлсэн нэг хэлэхээр бол бас нэг юм хийдэг юм байна гэдэгт би тэн дээр бас урамшаад байгаа байхгүй тий. Заримдаа өөргөө төрийнхөө өөрсдөө ачаалттай явж идэг. Урталт нь угаасаа 80 бичих цаасны ажил явж идэг баг. Тийм ээ. Гэхдээ хин нэг нь тэрнийг хэлээд гаднаас нь ингээд санаа тавиад энэ ч одоо би нэг муугийн үзье гэсэндээ хэлээд юм ш. Та нар ийм байх хэвээр. Ингэж бид нар энийг чинь бид нар энийг чинь олон талаас ярьж иж энэ мэдээлэл дэр чинь те одоо энэ яамны гадна талд байгаа одоо судлаач нар нийгмээ сонирхдаг залуучууд энийг чинь харж иж энэ дата гэдэг юм чинь тэгш болж иж та нарын олж хараагүйг олж харна. Та нарын сэтгээгүйг сэтгэнэ. Тэгэхээр энийг нэг тийм өөрсдийн ингээд нэг дөнгөлөх гээд байгаа юм гэдэг юмар харж болохгүй юм шүү. Тэгээ манайхан ингээд бас засагт ажилтдаг ингээд шавнартайгаа уулз тэгээд идэх байхгүй. Мэдээлэл гаргах ихэр хайгаад идэх. Дарга гаргачингууд дараа нь олон талаар яриад идэх ч юм ингээд. Энэ сэтгэлгээн дээр бид нийтээр л нэг тийм нөгөө тарихныхаа төгжийг өөрчлөх гэдэг нөгөө майндсет гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг л өөрчилж ийж л одоо гарах ёстой болов гэж бодоод байна л да. Тэгээд энэ дээр л хоёлоо одоо бас энэ подкастыг жижиггээ би нэг бас нэг юм нэмж өөрчлөн санаан дээр одоо бид нар нөгөө ковид үеийн захиран зарцуулалтын асуудлыг олж авч чадахгүй байгаа шүү дээ. Нууцсаахгүй. 9.1 эдэн сая хөрөлийн нэг ирэг нэг имжилж яаг гэж мэдээлэл гаргасан. Тэгсэн шүү дээ. Гатын хийж. Сүүлдээ хэдэн 100 мянга боллоо, 100 мянгач боллоо, 60 мянгач боллоо. Тэрний чинь задрага байхгүй шүү дээ. Тэр олон улсын байгууллагууд, доноруудын ханд авлагч төрийн мөнгө байхгүй. Тэгэхээр хуулиар булгаа хийж болт энийг гарцсан юм. Хоёрдугаар гачин ганган эндээ бол бүр мэрэгссэн сүлүүийн хуулиудад ганц 2% үйлбэрээр тэр бүхэл бүтэн тогтолцооны хамгаалтыг эдгээр хийж шүү. Одоо эрэг үйлдэ бид нар анх удаага 17 төрийн нууцыг олж авсан хинч ямар ч хэрэг хариуцлага тооцдог болсон. Уулын зүүн тэр нууцыг итгэмжлэн хариуцж буй этгээдүүд хариуцлага үлээх хэрэгтэй. Хэрвээ задруулах байхгүй. Гэтэл тэрийг олж авч юу одоо ямар ч хэрэг сэтгүүлж хүний эрх хамгаалагч өөр асуудалд орох болсон. Тэгэхээр чин яаж дуурах тийм биз. Дуурж байгаа үе шатуудыг наваад үзэх юм бол ардаа одоо тэр ус төр ороод ирсэн том хамгаалттай. Дараа нь нууцаас нь гаргадаг ч юм уу. Ийм системтэй тоглолтын үр дүндэл гарч ирж байгаа. Тэгэхээр асуудал бол айхтар хамгаалтай байгаа байхгүй юу? Нууцлцсан. Тэгээд нууцыг гаргаж ирэх гэсэн хүн байгаа. Одоо таны тэр асуудал шүү дээ. Гэж шавнар байдаг ч юм уу сэтгүүлж бас. Гаргаад ирэхээр шүгэл үлээгчийн хамгаалт үйл байхгүй. Тэнд шүгэл үлээгээд болохгүй байна гэд бүгд одоо тухайн салбарууд дээр мэдээлэлтэй байгаа шүү дээ. Ойр байгаа. Болохгүй бүтэхгүй байгаа мэдж байгаа баг. Салбар бүгд тэр. Тэгээ иргэний зураг гаргаад ирэхээр өнөөдөр яах? Тэр хүн эх орноосоо дөрвөөс өөр сонголтгүй болно шүү дээ баг. Таны хэлгээр нөгөө хандлан залхаан цээрлүүлнэ. За ялаа өхөө болиё гэхэд хангалттай шалгана. Тэр данс байд юм уу битүүмж бүх асуудлаа гэр бүл одоо хамаатан сатантай
ийм тохиолдолд хэн яаж зориг гаргах вэ? Харин тийм. Залхаан цэвэрлүүлээд байгаа. Өөрөөр үнэхээр процесс нь залхаан цэвэрлүүлээд байгаа байхгүй тийм. За тэгэхээр бидний энэ мэддэг хэрэг дээрээс нь энэ дэр бол их л ноцтой асуудлууд өндлөө. Ер нь бас манай сонсогч нар ер нь яагаад хүмүүс энэ эрх мэдэлтэй болохыг хүсдэг, эрх мэдэлд ойр байхыг хүсдэг гэдэг нь бол цаагаараа бол мэдээллийн даваа талуулж явдаг юм байна гэдгийг бол айгүй сайн анзарч байна. Тэгээд тэгшүүртэмж олон улс өдргээд одоо болох гэж. за. Нэгдсэн улсын байгууллагаас гаргасан. 9 сарын 28-нд. Тэгэхээр энэ өөрөө ач холбогдолтой учраас одоо тэр ЮНЕСКОгийн ч юм уу тогтоолтой тэмдэглэлт өдөр болоод явж шээ. Мэдээллийн тэгш хүртээмжийн олон улсын өдөр нэг хэрэгтэй учраас. Хоёрт сэтгүүлчдийг бол одоо ингээд нийгэм бол одоо янз бүрээр л хардаг баг. Гаргачих байх. Буруутгахгүй. Гэтэл ахаад 11 сарын 2 ингээд өдөртөө шүү дээ. Сэтгүүлчдийн эсрэг ял шийтгэл одоо гэмтрэгт ял шийtгэлгүй үлдэж бүг таслан зогсоог олон улс ирэх өдөр гэж. Тэгэхээр энэ дээр ач холбогдол өгөөд байна гэдэг чинь дэлхийн нийтийн хувьд нэгдсэн улсын байгууллага одоо 193 гишүүний хувьд амин чухал асуудал шүү гэдгийг чинь л томьёолж тодорхойлж байгаа зүйл гэдгийг хэлмээр байгаа. Тэгэхээр тэр тэгшүртээмждэг зүйл өнөөдөр хол мэд сонсогдож байгаа боловч хувь хүний хөгжил дээр, байгууллагын хөгжил дээр, улс их орны хөгжил дээр амин чухал судас бол цусны урсгал нь яваад байгаа. Энэ л Тэгэхээр энэ дээр бол бид нар бүр тусгаалan болж өгвөл бүр контент бэлтгэх, дээрээс нь энийг имхтгээд нэг тийм гарын авлага гаргах магадгүй гарцсан байгаа бол энийг бас нэг болоод хүмүүс танилцуулах тий. Тэгэл юм явж тэгэл эцсийн дүндээ бол тэгэл бид нар иргэний боловсрол дээр очиод унжийн л гэдэг санаа байгаа юм л да. Иргэний боловсрол дээр л очиж унд юм байна гэж. За ингээ пүүжээ бит хоёр нэлээд сайхан ярилцлаа. Бит хоёр одоо энэ эрх зүйч, хуульч, мэрэгжлийн сонгосон шалтгааныг ярьлаа. Монголын хууль эрх зүйн салбар онцлог даваа болон сул талуудыг ярьлаа. За дээрэс нь бүжигийн гудамжны хууль номын талаар ярьлаа. За дараа нь бид тэр хуулиос шударгасны талаарч бас нэлээд юмуд ярьлаа. Хамгийн сүүлд нь бид энэ мэддэг хэрхийг ярьлаа. За ингээ хоёулаа подкаста ерөнхийдөө өндөрлөө. Ингээд мэдээж одоо энэний дараа бол ярмаар байгаа. Тэгээ асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг, сониуч үлдээс маш олон зүйлийг үлдээлээ. Тэгээд бүр нарийн яриул дахиад үндсэн хуулийн орчлоор бол дахиад нэг юм хийн гэдэг гой амлалтууд ирээдүйд хийж болох юмнуудыг гэсэн зөндөө их зүйлсийг ярьлаа. Ингээд пүүжэдээ хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Цаашдаа олон зүйл дээр бит хоёр олон сонирхолтой зүйлсийг ярина хаа гэж бодож байна. За бас их баярлалаа. Энэ хүү подкастта урьж оролцуулж тэгээд иргэдийн оюуны хэрэгцээг хангаж юу одоо найз өнөр болон одоо баг хамт олонд бас их амжилтыг хүсье. За их баярлалаа.